Бэлэн байна. Ичгэлжсэн омбот 2008. Микрофон шугад дотор бэхсэн байна. Чигэлсэн зайн дотор бэхсэн байна. Чигэлсэн байна дээр гэдэг сар. Их болов бэхсэн байна. Үсгэм дээр хадуу шиг зүдэ одоогүй хитэгсэн гооч мэдээ өөрийг гэдэг талт. Батчин нүнгүй хин дагэ төвцэй намайг дорсон гэрчгэн. Мөвчгсэн үхэд дундас минь нэг шимдэн нэг шимдэн. Ясын зүг жак in the beast. Доктор барыг дотор хэлмэсээ хэлэн яг л спанис. Дэшигэ хатта хүчгүй бүсэд орсон баярын гаргуураас идэждэг бүгдээ хүн марч идэх хин өмнө эсэс гаргалтан бичиг мэддэг тэхүүгэн өөрөөр rocket bag гэдэг нэрийг өгөн би микрофон авгэж хамаагүй шагуулж өстө өчигдөр шиг санаа join боломжгүй метод бодлоо одоо хүтэ сүнсхийг үтэгдэж шиг манай join энд хийх ажил минь дуусаагүй хоёр хүн сумаа гаргаж сэтгэл санаа хана join юусгүй зүгээр дэргэж хараад тус замаа тайлг нэж 5 жилээр цаана join Миний шин бүхний ихтэй болсон энэ хэдэн жил намайг хин гэдгийг таниулж өгсөн энэ хэдэн жил Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. This is the greatest performance maybe ever. Хамтдаа үзэгчдээ баярлалаа. Амралтын өдрийн мэндийг хүргэж байна. Эдрүүгэн миний би өнөөдөр энэ биток нэвтрүүлгийн 25 дахь дугаарыг хөтлөгчийн ажлыг хийхээр болж байна. Ягаад бол манай ялалт Монголоос гараад гадаад яваа гэж. За тэгээд харлцаан гэж. Харлах юм уугүй, ирэх үгүй бид нар мэдэхгүй. За тэгээд өнөөдөр мэдээж бацаая. Баажи бид рүү та бүхэнтэйгээ ярилцсан. Өнөөдрийн хувьд бол бидэнд бол мэдээж NBA-гийн финал ихсэн талаар оролцож ярилцсан. Тэр дээрээс нь ахуулаад NBA-гийн драфтын үйл ажиллагаа удахгүй болно. Тэгээ NBA-гийн драфтаас нэрсээ өгсөн гол тоглогчд. Ер нь нэг эхний нэг 5-аар ямар тоглогч сонгох гэсэн бас нэг урьдчилан анализыг ямарчсан хийх болно. За тэгээ NBA-гийн чөлөөт агентуудын талаар ярилцаад ингээ явах болно. За мэдээж манай нэвтрүүлгийн ерөнхий эвентгчээр би брэнд хамтран ажиллаж байгаа. Та бүхэн би брэндийн хуудас руу ороод яг одоо лайк дараарай. Мөн мэдээж бид нар яг одоо энэ явуулж байгаа шоуд эфирийг та бүхэн лайк шеэр хийх юм бол бид нар маш ихээр баярлах болно. Мэдээж нэвтрүүлгийг хамтарч Pepper брэнд нэвтрүүлгийг хувцлагч өнөөдрөөсөө бид нар Under Armour гэнэ үү Under Armour-тайгаа бид хамтран ажиллахаар болсон. Харьцуулалтын дугаарыг бид нар бас хийсэн. За мэдээж нэвтрүүлгийг цэвэрлэгч бол GP Patrick гэдэг таван санаж болов. Харьцуулалт дугаар Kobe Bryant, Michael Jordan, LeBron James-ийн харьцуулалтын дугаарыг бид нар бичлэгээ бол хийсэн байгаа. Ер нь хэр явсан гэж бодож байна баажи. Гайг бахаа. Одоо тэгэл найруулагчийн л одоо дүрсжүүлэх асуудал гэж чухал таа. За өөрийгөө дүгнэхэд. Майкл Жорданыг сонгосон. Жорданыг авсан болохоор би яг үндэ бол нэг бэлдээгүй. Тэгээ угаасаа бэлдчихэр угаасаа пят нөлдчих юм билээ. Тэгээд бэлдэгүүгээс болоод жоохон унсан да. Яг хамаагүй. Гэтэл хамаагүй илүү гарсан л да Майкл Жордан. Яг унсан. Гэхдээ
Ер нь бол би бол тэгж бодсон анхнаас. Ер нь Jordan гоод эхлээд бас гайхчихсан. За LeBron ер нь төгч магадгүй. Тэгээ яг ингээд гол статистик том статистик хараад ирсэн чи юу Jordan бол хайптахгүй юм бэл. За эдгээр өөрөө би бол Kobe Bryant-ыг авсан. Тэгээд статистик угаа судалгаа хийх тусам нөгөө хоёрын доор яхахгүй ороод байсан. Тэгээд статистик хэрэг ухаа болсон. Их юм өөр өнцгүүдээр маань би одоо Black Mamba-г магтсан. Тэгээ та харьцуул дугаарыг эх 7 хоног бид нар зарлан. Ер нь жоохон чичир дайрах тактик ер нь чичирч дайрсан. Тэгж хамгаалах ёстой юм байлээ гэж. Манайхаа ихтэй би бол амар бэлдсэн шүү. Ер нь зүгээр харьцуул дугаар зүгээр ерөнхий өөрчлөсөн мэдээллийг өгөхөд энэ бол бидний хувьд энэ 3 агуу тоглогчийн хооронд бүр ингээд алдцуулаад 1 2 3 жигсаах гэсэн хэлдгээр биш. Одооний хүүхд залуучууд мэдээллийг өгж байгаа гэдгийг та бүхэн ойлгочих болно да. За тэгээ NBA-гийн финал эхэлсэн. Мөрөөдлийн финал NBA-гийн түүхэнд анх удаага одоо 2 баг 3 жил дарааж одоо финалц ихээ тоглолт болсон. За энэ тоглолтыг үзсэн биз хоёроо. За тэгээ өмнөх тайлбарлаж ялаа. Өмнөх 2 финалс ялгаад энэ Kevin Durant гэдэг супер бод ямарчсан Golden State тоглосон. Тэгээ мэдээж хэрэг тоглолтын хувьд бол энэ нөгөө давуу тал нийтдээ талбай дээр 8 остр хэдэн остр вэ? 7 юу? 7 юу 8 уу? 7. Тэгээ остр. Cleveland-ийн 3, Golden State-ийн 4. Дэвид Вестус байгаа шүү дээ. Хуучин острууд үйл чинь бүр харна. Аюу гол болсон шүү дээ. Нийтдээ 11 остртой чөлөөгж гарч ижсэн. Дэрон Уильямс дээр ороод ирсэн тий. Хин ер нь одоо дээр LeBron-ы хамгаалалт маш муу байсан Kevin Durant дээр. Гэхдээ минийх бол муу гэдгээс илүү зүгээр бөмбөр рүү явах гээд тэрэндээ алдчихсан шүү дээ. Тэгэхээр энд бол яхахгүй муу байсан. Тий. Тэр нь ч одоо муу л гэсэн үг шүү дээ. Одоо хажуугаар бөмбөр. Өөш шидэхгүй төсөж байгаа тий. Одоо Durant-ийн оноонд дараа сая ингээд аюу сул оноонд аюу авсан л та. Энэ чинь ерөөсө таслах гол юм болчихж байгаа байхгүй. Тий. Ерөөсөө тэ нямба нэг төшөө байгаа байхгүй. Яг гоо эхний үе бол яг өгөө таавт яг тэнцүү баг дууссан шүү дээ. Ерөнхийдөө бол 33 30 жилүүд дууссан л да. Нэгдүгээр үе. Ойрхон дууссан. Аюу ойрхон дууссан. Тэгээд хоёрдугаар үеэс эхлээд яасан гэхээр нөгөө хамгаалтын алдаанууд Cleveland-ийн. Тэр нь л ерөөсөө одоо ингээд одоо өөрсдөө ингээд нөгөө second chance-ийг те хоёр дахь боломжийг бий болгож байгаа. За Магийн цөөхнүүдээ их сайн үр дүнтэй ашигласан. Хоёрдугаараас гаргаагүй Макийг. Би тэрийг харин ерөөс гаргаагүй шүү дээ. Тэг шаардлагач байсангүй л те. Тэгээд юу лээ 6 минутанд ч лүү те. Хэдэн оноо хэдэн сан болчихсон бай те. Тэгэд энэ нөгөө KD-гийн болохоор нөгөө баг суучх оноонууд авдсан шүү дээ те. Орд баг өөрөө баг залж ороо өөрийнхөө зооноос залж ороод тэд нар ерөөсөө тэр нөгөө хамгаалтыг хажуултанд байгаа нөгөө шидэгчнэр төгөхгүй гэж нөгөө Stephen Curry нөгөө Klay Thompson хоёр дээр нөгөө хоёр хамгаалж үлдэн тэр ер нь тийшээ задарчаад тэгэнгүүт голоор ерөөсөө KD ган ганцаар ороод байгаа. Энэ ер нь бол Golden State би бүр тийм амар супер тасраад авсан гэсэн. Cleveland их мод болсон. 10-аас дээш оноо ерөөсөө 2 хүн авсан шүү дээ Golden State-ээс. Curry Durant хоёр авсан. Тэгээ бус тоглогчноо дандаа 10-аас доош оноотой. Хамгаалалт үргэлжлсэн. Хоёр MVP яхахгүй хоёулаа MVP тоглолт гаргацсан л та. Тэгээ нэгэн зэрэг хоёулаа галзуур гарч хэцүү л дээ. За яг нөгөө бус тоглогч нар маань нөгөө оноо авахгүй ч гэсэн энэ нөгөө саксмом гэдэг чинь ганцхан оноон дээр тогтдог зүйл, офенсив дээр тогтдог зүйл биш шүү дээ. Хамгаалц мундаг. Клей Томпсонгийн хэсэг чинь тэр үзүүлэлтийг би харсан. Риана Леброныг дэмжижсэн шүү дээ. Угаас дандаа дэмждэг. Улаан Леброны фэн юм шүү. Тэгээ угаас л дандаа дэмждэг байсан шүү дээ. Тэгээ баг Дурант баг энэ шийдэлтийг хийж баг Рианараа харсан ч гэл үнийг хийсэн ч гэл үнийг яриад байлаа шүү бас тоглолтын. Тэр Клей Томпсонгийн өөдөөс нийтдээ Cleveland-ийн тоглогчтой 12 тогтолцсноос нэг нь дамжил, ганцхан амжилттай болсон гэдэг тийм байна шүү дээ. Тэгээ Клей Томпсон өөрийгөө энэ тоглолтын дээр юусыг хамгаалтаараа ганцхан хамгаалтан дээр юусэн тоглолтын дээр 6 он авсан. Ер нь ихтэй тоглолтын дээр Клей Томпсон байх шүү дээ шаардлага байсан уу? За тэгээ хэвлийн баг урлалын дараа хэвлийн баг урлалаар тариун лөө миний харсан хамгийн сайн баг юм байлаа гэж гуурсыг. Өсдөгч багийн алс болж магтсан шүү дээ бас. Бүр тийм. Сони энэ. Тэгээ тим айхтар одоо хэмжээнд тоглосон байна. Тэгээ Стеф Кюри шинэ пүүзээ өмссөн. Гоё Андер Армор 4. Стогой пүүзээ. Даваач нэг аавн да. Яг би ингэж бодсон нөгөө Андер Арморын 1 2 бол үнэхээр гоё байсан байхгүй Стеф Кюри. 3 дээр бол жоохон 1 2 бол гүцээгүй юм шиг. За голд руу гарав. Дөрөв яриад явчихлаа. Үнэхээр гоё юм байл. За ингээ 22 онооны 4 болсон. Тэгээ ер нь ингээд 4-р үед болоод гэхдээ Cleveland-ийнхэн бол юу гэдэг LeBron Irving гэдэрийг бол нэлийн сүлд суулгасан шүү дээ. Нэлээд 4-р үед бол ерөөсөө оноог ортох боломж ерөөсөө гаргаж өгөөгүй. За KD-гийн ээж нь. За ингээд 113-91 гэсэн ми финал болсон доо. LeBron-ийн хувьд 28 оноо 15 сан бол. Durant-ийн хувьд 38-88 гээд бас л одоо ховор. NBA-гийн финалын эхний тоглолтод Durant чиг юм үзүүлэлт үзүүлсэн бас нэг тоглогч байдаг нь Kobe Bryant юм билэ. 2009 оны финалд Orlando Magic эсрэг эхний тоглолт дээр 48-8 хийсэн санагдаж байна. Энэ хоёр л ингэж одоо цувралын цаглуулсан. Гэхдээ би LeBron James Cleveland Cavaliers зүр нэг статистик заавал хэлэх ёстой. LeBron James-ийн авраг авсан одоо
аврагын цувралууд ихний тоглолтын дээр дандаа баг хожигдчихсан. Хожигдчихсан тийм. Тэгэхээр энэ бол ямар нэгэн тийм шин зүйл байсангүй. Гэхдээ зөв хожигдсан нөгөө байдал нэг тийм эвгүй байлаа л та. Тэгээд за мэдээж энэ цувралын хамгийн гол хүчин зүйл бол Дюрант байсан. Бид нар өнгөрсөн 7 хоногийн би токорж ярьж байсан, хангалттай ярьж байсан. Тоглолт чарууллаа. Би яг энэ тоглолтын өмнө тайлбарлах өмнө хэлжсэн. Энэ цувралд хин Дюрантийн хувьд авраг авахаас гадна финалийн MVP-г авах ёстой гэдэг бүр тийм хүлээлт дэлхийн нийтээр байгаа. Хэрвээ зүгээр авраг авахаас зогсоор аврагын цувралын дээр MVP-г Стеф ч юм алдчих юм бол Дюрант хэрэггүй болчихлоо. Дюрантын хэрэггүйгээр авраг авч үзсэн гэдэг яриа гардаг ч юм уу те. Дюрантын бол өөрийгөө батлах зүйл их байлаа л да. Гэж би харсан. Та хоёр юу гэж байгаа? Тийм давхар тэгээд ер нь бол Golden State-ийн баг бол Дюрант финалд Дюрантыг авчирж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгээд Дюрант орчихсноор ерөөхдөө нөгөө чанар гэдэг юм бүр хамаагүй л авчирч байгаа юм л да. Гэтэ арай л амархан оноо аваад байсан үгүй. Тийм би тийм учраас LeBron-ы хамгаалт юм уу гэсэн гэдэг байгаа байхгүй юм ч тийм. LeBron хизээ нэг зүрж алдаал тийм. Гарин тэгш гიშгэл нэг хоцоргоол тийм. Яг тийм бол байж бодсон. Бөмбөн рүү хитрхийн шундаг штэ. Энэ бол бөмбөр рүү хитрхийн шунаад тэрнээсээ болоод жоохон юу маань алдагдаад гэсэн гэж би харсан та юм. Яг илүү ойрхон хамгаалтайсэн юм хагдгүй л Дюрант чинь гээд. За одоо энэ Тристен Томпсон Дюрантыг хамгаалж байгаа. Нэг ч оноо авах тоглолтын дээр. Энийг хараа энэ чинь ерөөсөө энэ тоглолт ерөөсөө бас нөгөө Кливлендийн муу тоглосон хамгийн том шилтгаан штэ. Яг л төвийн ганц гол тоглогч ерөөсөө тэгээд Тристен Томпсон 22 минутыг талбайд өнгөрүүлсэн штэ. 22 минут 4 самбартай 4 самбар 0 оноо. Тэгэхээр тэгсэн чинь Маки 5 минутанд юу вэ? Бараг 4 оноо 4 5 самбар авчихсан. Тэгэхээр чи энэ хоёрын нөгөө төвийн тоглогч аягүй чухал шүү дээ. Аваад нэг юу аваад тоглочих хэвээр шийдэнд бол будагдаад талбай оноо угаасаа ямар ч багт хамгийн чухал гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг ерөөсөө хийгээгүй. Одоо Кевин Дюрант одоо үнэхээр шийдэл барьсан байсан. Одоо зөрөөл ороод ирэнгүүл зөрж ороод. Атмаа өнөр шийдэл. Угаасаа KD-гийн хувьд ерөөсөө хамгийн ерөөсөө энд ирсэн энэ Golden State гэдэг багт ирсэн том шилтгаан ерөөсөө ганцхан л аврагын бүгд шүү дээ. Тэгээ LeBron ч өөрөө тоглолтын төгсөнд хэлсэн. Одоо LeBron-ийн хамгаалтыг бид нар ярих хэрэгтэй шүү дээ. Тий, LeBron аягүй сайн хамгаалсан дээ. Бид нар энийг бас ярьжсэн шүү дээ. Урт гартаа. Тий. Дээрээс нь би өчтөөс нэг статистик харсан. LeBron James-ийн turnover нь финалд үзүүлсэн 8 turnover. 8 turnover нь энэ финалд үзүүлсэн хамгийн их turnover гэсэн чинь тоглолт. Нэгсэн LeBron бол их таараад олсон энэ дэр бол. Маш их бөмбөг алдсан. Тэгээд LeBron дээр би бол харж ирсэн эхний үе бүтэн тоглоод 2 дугаар үе дээр ч гэсэн дахиад баг эхний баг 4 минут бас суугаагүй. Тэгээ нэгэсэндээ баг 16 минут тасралгүй тоглолцсон л та. Тэр үед нь би яг хэлжсэн л тайлбарлаж байхдаа энэ яагаад амраасангүй. Арай шахах гад энэ 2 дугаар багс дээр LeBron суунда гэсэн чинь яг хамгаалтан дээр сууд таарсан л та. Энэ бол юу гэдэг нэлээд тийм игүүл. Тусаа зөв энэ дээрээс би зөв асуур юу гэдэг тойроос. LeBron James бол одоо карьерийнхаа өргөлд хүрчээд магадгүй жоохон бууж эхэлж байгаа бах. Ягаад гэвэл одоо юу гэдэг хэд настай одоо ч 83. Одоо энэ жил 33. Энэ жил 33 хүрнэ. Дюрант бол залуу шүү дээ. Яг өсөж яваа, эд дөрөвгөө очиж яваа. Энэ хоёр чинь бас нэг жоохон тийм зөрж байгаа үе дээр байгаа юм шиг гэж надаас харагдсан. Энэ тоглолтоос. Энэ тал дээр үлээж. Би зүгээр миний бодлол ингэмээр нөгөө мэрэгжлийн спортод нас бол угаасаа хамгийн чухал зүйл. Тий, Тэр бол ерөөсөө нөгөө бид нар хизээч нөгөө 33 та бид нар мундаг ч гэсэн нөгөө боддогч нөгөө нэг юу хүлээж авах нөгөө одоо эдгээр чинь 82 үлрэл тоглож байгаа бүтэн жил. Хажуугаар нь бэлтгэл хийж байгаа. Аялж байгаа. 82 тоглолцоо. Тэгээд дээрэс нь нөгөө зөв өнгөрсөн жилийн жишээг харъя л та нөгөө Kobe Bryant сүүлийн тоглолтын дээр 60 оноо авсан ч гэсэн ингээд яг бичлэг ингээд та нар үзвэл тэр яг үнэхээр ингээд бүр ядаад байгаа байхгүй. Яг бүр ингээд тэгээд тэр үнэн битэр чинь нас байхгүй юу. Тэгэхээр нөгөө 33 та хүн 22 3 та хүнтэй хамт ингээд вирус ингээд гүгээд ийн гэдэг нь өөрөө яаж ч 33 та хүн хамаагүй илүү ачаалах. Тэгээ энэ тоглолтоор би бас яг эдрийг ихтэй санал нэгж байгаа юм юу гэхээр яг зөв. Тайрон л бол тэрэн дээр LeBron-ыг амрах хэрэгтэй байсан. Яг тэгэхээр эхнийгөө 20 оног угаасаа эхнийг 2 хагас авцсан байсан байхгүй. 20 гаруй оног ч авцсан байсан. Тэгсэн чинь 2 дахь хагас дээр ерөөсөө 4 юм уу 6 оног авсан байхгүй. 4-6 оног авсан байна. Энд чинь нөгөө Тайрон л нөгөө нэг өөрсдөө нөгөө рол тоглогчдыг амрах хэрэгтэй гэдгийг л нөгөө зөв нөгөө дасчуулагч юунд хэрэгтэй одоо яг энэ яг багийн юунд бол хэрэггүй гэж бодно л да. Бараг өөрсдөө тоглочоор 2 баг. Гэхдээ яг тэр нөгөө дасчуулагч юунд хэрэгтэй зөв нөгөө хуваарлалтаа зөв байх нь хамгийн чухал. Гэтэ энэ дээр Тайрон Луу дээр суухтар Тайрон Луу мэдж байна, LeBron өөрөө бас мэдж байна гэдэг асуудлаас яригдж магадгүй шүү дээ, тий. Тэр чинь бас нууц сэдв байгаа. LeBron ч бол цаанаа бас тасчуулагч багийн менежерийн ажлыг бас тодорхой хэмжээнд хийдэг, өөрийн эрх мэдэл бас байгаа. Өөрөө суух дурггүй бол би тоглоё л гэдэг бас тийм. Тайрон юу хэлэх юм бэ тийм ээ. Блатыг бол бүр илэг өрөд өгсөн шүү дээ. Тэр би бол яг блат дээр бол шууд ингээд илэрхийлдэг. Тайрон дуудэрсэн би бол цаанаас тийм байгаа л болно шүү дээ. За яг ингээд цувралын ихний тоглолт бол ойлгомжтой хамгийн гол хүчин зүйл бол яхаарахгүй Дюрантын ялгаа байсан. А Cleveland Cavaliers-ууд энэ тоглолтын бичлэгийг тэр дор нь үтсэн баг.
Ялангуяа өглөөнд хамт сууж байгаад үтсэн баг. Юун дээр алдсан гэдэг нь ярьсан баг. Одоо энэ тоглолтоос бол ерөөсө цоорхонууд нь бүгд харагдлаа шүү дээ. Юугаараа юу гэдэг алтан мужийн илүү байна. Юугаар одоо Cleveland Cavaliers асуудалтай байна гэх. За ямар ч үсэн ихний тоглолтын дээр бол дэндүү их л цоорхон харагдсан да. Тий, дэндүү. Одоо LeBron-ыг Бүгд алтууд ямар их байсан бэ те үнэхээр. Одоо багаар ярьж байгаас LeBron ямар муу тоглож байна. Жохоо өөрийгөө жохоо яамаа гэл. Багийнх нь одоо нэг хилээ хэлэх юм чи тоо. Тэгээд дээрэс нь Тэгээд энэ алтан мужийн хамгаалт сайн байсан шүү дээ. Хамгаалт бол мундаг болсон. Үнэхээр мундаг. Ялангуяа 3 дугаар өдөр бол ёстой оноох болов. Одоо нь алтан мужийнхны энэ хамгаалт одоо энэ LeBron-ыг яг нь орон зайг нь бөглөөд байгаа байхгүй. Одоо нь оруулахгүй Draymond Green ингээд хамгаалт нь солигдоод идэр чинь нэг хүнийг бол За тэгээд Deron Williams-ийн сэлгээ ямар муу байсан бэ? Яг үн дээр энэ тоглолтноос ялгарсан бас хамгийн том юм бол Сэлгээ байсан тийм. Манкин шидэл тэтгэмнүүд тоглоод гарч ирэхдээ ямар үр дүнтэй тоглож байна те. Тэр довтлооны самраасаа өдөр 3 шидэл тэр чинь бас тоглолтын бас нэг оноо бас нэг жоо холдох те. Нэг 4 тоглолт зүрхтэй тэр ялгааны төлөвлөгөө нь шүү дээ. Гарахтаа уусаа LeBron дээр яаж зөв даблдах гэдэг дээр аягүй сайн хийсэн. Бичлэг хангалттай үтсэн байна шүү дээ. Энэ жилийн плей-оффын бичлэгийг хангалттай үтсэн байна шүү дээ. Тэгээд ингэж угаасаа гэж хэлээ. Эхний тоглогч юу яаж байгаа LeBron гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд ард нь бүр яг ингэж давлчихлаа шүү дээ. Тэгээ ер нь угаасаа Golden State ярьж байгаа хамгийн чухал юм бол LeBron-ыг яаж хамгаалах вэ? Дабл тим яаж хамгийн чухал яриа нь тэр шүү дээ. Тэгээд энэ одоо юу гэдэг ялангуяа нөгөө unforced гэж яриад байгаа шүү дээ. Одоо сая хүчлээгүй бөмбөг алдалт. Өөрөөсөө өгчөөд исэн тохиолдол байна. Одоо энэ дээр ингээд Durant-ыг алгасаа гараад тэгвэл Draymond Green орж байгаа. Цаатлын дээр 3 шидэгч байрал дээр нь шууд Thompson гараад ирж байгаа. Шууд тэгээд цаашаа нөгөө хоёроор ингээд давлаад байгаа байхгүй. Тэр нөгөө тоглогчнууд айгүй бас нөгөө айгүй их нөгөө LeBron James-ыг айгүй их ядралт авахлахад нөгөө хөргөж байгаа зүйл чинь шүү дээ. Одоо энэ дээр Boston дээр хэлээдсэн шүү дээ. Та нар LeBron-ыг хамгаалж чадахгүй бол ингээд зайг нь ингээд нэгдлэн ингээд хаачгаа тий. Тэгээ нөө шидэж байгаа тамирчид руу ингээд жижигүүд ингээд явах. Dennis Smith хэлжсэн шүү. Тий, яг энэ дээр тэгж байгаа байхгүй. Draymond Green Durant 230 бол энэ талд нь хөнгөө байгаа шүү дээ. Энэ талыг хаачж байгаа шүү дээ. Цааталт нэг 3 шидэж байгаа бол тэрлүү ангуу тэнд тэрс нь энэ Klay Thompson шууд гүйж очиж авч байгаа байхгүй. Стил хийж. Хоёр талын ингээд үхэх бил бүр ингээд юу их мэддэг болчихсон бүр айгу судалсан байгаа юм дээс харагдаж байна. Бичлэг үнхээр сайн үтсэн байна те ер нь. Тэгээд за NBA-гийн финал ихний тоглолтын дээр бол хожих одоо магадлал өндөртэй баг нь хийх ёстой хожих ёстой баг нь талбай даваа талтай баг нь ямар ч хоцсон гэдэг утгаараа бол Warriors ажиллаа хийсэн. Энэ дээр бол яг хөө бүр ингээд амар дүүйлгөөд те энэ цувралд Cleveland асуудал гоож идэх юм байна. Warriors бараг шүүрдэх юм гэж ярих. Тэр дүнэлтийг гарах бол эрт. Чи дөрөв ойлгосон шүү дээ. Би бол дөрөв урьдчилсан байлаа. Тэгээ би энэ тоглолтын дараа харангуудаа за ер нь ойролцоогоор 4-5 тоглолт юм байна зураг урьдчилсан харсан л та. А гэхдээ өнгөрсөн жилийн финалыг бид нар бол бодох ёстой. 3-1 байсан тоглолт яаж яваад ирэглээ. LeBron James аль руу нисдээс тэгвэл ихний авраг авсан жилүүдэд ихний цувралын ихний тоглолт нь заавал хожигдсон тийм тохиолдол байгаа. Тэгээд одоо хоёр тоглолт дээр яах ёстой гэдгийг би одоо хоёр дахь Cleveland хожихгүй бол энэ нэгүтэл шүү дээ. Харин хожихын бол яах ёстой. Тэр чинь хэцүү бас. Одоо KD-г зогсоох байх та. Одоо KD рүү анхаарлаа хандчвал нөгөө хэд рүү яах вэ те? Ханд энэ айгу хэцүү л дээ. Golden State гэдэг багийн ер нь хамгийн гол юм дээр шүү дээ. Сая KD-гээд өөрсдөндөө адилхан бүр айгу том хувилбар аваад ирсэн байна. Яг л тэгтээгүй KD байхгүй ч гэсэн энэ баг ер нь бол аврагын финал руу гараад ирэхээр далангуур үзсэн байсан шүү. Тэгэхээр нөгөө KD-г авчичингууд одоо хамгаалчингууд цаана Klay Thompson-гийн нөгөө шийдэлд орохоор яадаг үлээ. Stephen Curry MVP бол угаасаа хийдгээр хий. Тэгээ Green яадаг үлээ. Тэр бенчээс гарч ирж байгаа одоо Iggy, Maggie одоо юм дээ Livingston дээр энэ хэд ч одоо David West, Matt Barnes хүртэл гарч ирээд ажиллаа хийж байгаа. Тэгээд оноо аваагүй нэг л тоглогч байсан шүү. Нийт 13 тоглогчоос 12 тоглогч оноо авсан байхгүй. Тэгэхээр нөгөө сая энэ давуу тал нөгөө бенч нөгөөс нөгөө хамаагүй илүү байгаа юм. Дээрэс нь одоо ингэж байна шүү дээ. Өнгөрсөн жилийн финалыг энэ жилийн финалтай харьцуулах бол Harrison Barnes-ыг Durant-аар солилцсон гэсэн үг байхгүй. Ямар том ялгаа. Тийм ямар том ялгаа. Harrison Barnes-тай Golden State за бочволия богоо төрийг заа яах. Нэг ялгаатай ингээд сүйд ингээд том жижиг боогч арай илүүлтэй хамгаалттай ойлгомжтой л доо. Гэхдээ энэ ерөөсө Harrison Barnes-ыг Durant-аар солилцсон гэсэн үг байхгүй. Жижиг тав тоглож гисэн чинь бүр хурдтай бүр ингээд скиллтэй тоглохноор бол амар болчиход байгаа. За ингээ NBA-гийн финалын цувралын хоёр тоглолт даваа гаргийн өглөө болно. За тэгээд дөрөвдгийн өглөө хагас өдрийн өглөө. Маргааш чинь 8-8 ба тийм. Тэгээд өглөө 7:30-аас ямар ч зэфир эхлэх юм бэ лээ. Tip off 8-аас тийм. Тэгээд бид нар бол дараагийн NBA Talk-ын дугаараар бол нийтдээ 3 тоглолтыг дахиад ярих нь. Тэгэхээр тэр үед бол дүр зураг хангалттай харагдах нь шүү дээ. Юу болсон байх нь вэ? Цуврал дууссан байх нь үгүй юу? Өөрөөсөө явж явах нь үгүй юу гэдэг. Яг хөвгтэй. Тэгээд бид дуусаасаа мэдээж үзэгчид бол NBA-гийн удирдлыг дуусгах мөргөн бидэд ярих зүйл олон байгаа. Гэхдээ ямар ч байсан Cleveland Cavaliers дараагийн тоглолтод очих ёстой. Хэрэв 2-0 болсон тохиолдолд Cleveland талбараа шилжсэн тохиолдолд алтан мужийн тэр хоёр тоглолтын аль нэгийг бас хожиж аваад өнгөрсөн жилийн финалийн нөхцөл үүсээд гэтээ 3-1-ээс одоо бол тэд байнад хэцүү баг. Нөгөө эсрэг багтаа тэр давмгаалаа алдна гэдэг бол баг
бараг байхгүй зүйл шүү дээ. Тийм учраас юу гэдэг Cleveland-ийн хувьд бол энэ тоглолт дээр асуудлууд гарчлаа. Би ганцхан зүйлийг хайхчихсан. Channing Frye-г гаргаж үзээч. Үлрэлийн турш ашигласан хамгийн гол одоо сэргийг тоглож байгаа нэг Channing Frye-г яагаад ашиглахаа болцсон бэ? Хэдээс үүдгийн хамгаалт муугаа ч гэсэн тоглолтын дээр оноо явахгүйгээд 2 дугаар баг гэж чирдэг. Нөгөө LeBron-то нөгөө pick and roll аваад 3 шидчихдэг. Ямар ч байрлаас одоо 3 шидчих өндөр учраас дээрээс шидчихдэг тоглогчдод. Би зөв тэрийг нэхэдсэн. Ямар ч бүгдээрээ эх 7 хоногт юу болохыг харцгаа. Дээрээс нь Derek Williams-ыг ягаад их ашиглах бүр сүүлд гаргасан. Тэгээд ер нь ашиглах тойрор муу байсан. Лав муу байсан тоглолтын дээр чинь. Тэгээд ер нь бол асуудал. Трэйсэн Томпсон бол муугийн муу. Томпсон муу юм. Тэгээд Томпсон чинь энэтэй холиод байсан шүү дээ. Эхнэр нөгөө Khloe Kardashian жирэмсэн болцсон юм уу? Найз охин нь. Тэгээд нөгөө нэг хиний гэр бүлтэй Kardashian гэр бүлтэй ч одоо сүүлдээд байгаа тэр бүр хэдэн жилийн түүхийг гаргаад ирсэн байл. NBA-ийн тоглогчдын уруудсан түүхийг. Тэрийг магадгүй бид нараас дараа нэг дугаараар сонсч бас магадгүй. Ингээ үзэгчдээ дөрмөөр яриад уулзъя. Бид нар таагүй NBA-ийн драфтын талаар ярилцгуурна. Lonzo Ball хэдээр сонгогдох гээд байна вэ? Дөрмөөр уулзъя. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал хуваалц Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come from 4, 3, 2, 2. Энэ битог нэвтрүүлгийн 20 дахь дугаар таавнд үргэлжлэн хурж байна. Одоо би тав хүнтэйгээ NBA-ийн драфтын талаар ярилцах гэж байна. За 6 дугаар сарын 23-ны өглөө NBA-ийн драфтын ажиллагаа болон за NBA-ийн драфт гэдэг нь магадгүй одоо үзэж байгаа хүмүүс юу юм бол гэж яаж магадгүй. Ерөнхийдөө бол NBA-ийн тоглогчид, NBA-ийн багууд жил болгон улирал дуусны дараа гаргасан амжилтаараа иргэн нэлэгдэж байгаа, суглаагаа суулж хагаад NC буюу одоо оюутнуудыг нэгсэндээ илсүүлж авдаг. Тэгээ NBA-д бол одоо сүүлийн үед бол оюутнуудыг одоо хамгийн багадаа 1 жил их сургууль сурсан байх хэвээр. Эсвэл хамгийн доод нь хэдэн настай байх хэвээр нас цаагаал их олон янзын юмуд бол өөрчлөх байгаа л да. Тэгээ одоо бол энэ жилийн драфт ангийнхны талаар бид нар одоо ярилцах гэж байна. NBA токен зүгээс ямар ч ихний 6 сонголтоор энэ 6 тоглогч ер нь сонгогдох болов гэсэн зүгээр таамаг дэвшүүлж байгаа. Тэгээ тоглогч болгон дээр ярилцаад. Тий, бас нэг олон улсын хамжтайгаас авдаг тий. Тэглэг байх уу? Олон улсын легионеруудыг аав. Энэ 10 жилээс шууд орж байгаа шүү дээ. Тэр ч одоо тэг болиулах гэдэг. 10 жилээс орж байгаа тамирчид 1 жил өнжчөөд орж байгаа гэсэн. Тэгж байгаа. Шууд биш. Өнгөрсөн жилс нөө хин орсон шүү дээ тий. Өө нөө Милокигийн өндөрч юм билээ. Тон Мейкер. Тий. Тон Мейкер болохоор 1 жил өнжөөд одоо 12 дахь ингээд төгсчөөд 1 жил өнжөхдөө өөр лигүүдүүд эсвэл юу гэдэг юм. Хин шиг юм байна. Сонирхтын лигүүд мөн. Одоо нэг Брендон Дженнис тэгжсэн тий. Итали руу нэг явна гэх юм болж байсан. Муди тэгжсэн тий. Тий. Заавал их сургуульд орохгүй ээ би. Эммануэл Муди бол урагшаа хятад руу явсан. Хятад 1 жил тоглож ирсэн шүү дээ. За тэгээд бидний мэдээж онцлог хамгийн түрүүний тоглогч бол драфтын тэргуун сонголтыг авах магадлал маш өндөртэй байгаа. Маркел Фулц гэдэг одоо залуу байна. Тэгээд энэ холбон тоглогчийн байрлалын тоглогч. Ер нь энэ жилийн драфтын томчул дандаа холбогч нар үлээ тий. Ихэвчлэн жижиг тоглогч. Тий, одоо зүгээр ингэж хараад байгаа. сургуулийн Сүүлийн үеийн драфтууд одоо ер нь ангиараа нөгөө нэг мундаг байдаг шүү дээ тий. Одоо нөгөө үе үеийн шилдэг драфтууд байдаг шүү дээ тий. Тэрийг бол сүүлийн нэг хэдэн жил бол жоохон муу сул байсан гэж байна. Нэг ганц тоглогч нь л гайгүй. Ерхэд ихтэйс бол энэ жилийн драфт бол харин айгуу тийм юм дуул жигдв. Жигдв юм бол. тийм биш. За тэгэхээр энэ залуугийн хувьд одоо Boston Celtics нэгээр авах магадлал хамгийн өндөртэй байгаа. Холбогчийн байрал дээрх тоглогч тесрэлттэй. Isaiah Thomas-ыг бодвол жишээлбэл хамгаалт цайд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр Boston Celtics энэ Boston эдрийг Isaiah Thomas-ыг авч үлдвэл энийг авах ямар шаардлага болчих. харин энэ дээр л одоо бүгд ярилцсан. Ямар одоо энийг би бол бодоод байна. Isaiah Thomas авч үлдээд бараг Hayward ч юм уу
Пол Жорж араас л явах холоо. Яг Хейвардыг бол зүгээр шилээд байгаас авчихна. Тий, За Hayward-ыг Жими авчихна. Батлер, Пол Жорж одоо гэх мэт одуудыг бол оронд нь энэ драфт ирэх өгжил авах гэдэг. Үүжил аавна тий. Дахиад бас тоглож өгнө шүү. Хэрвээ Хейвардыг авсан тохиолдолд энэ тоглогчийг драфтлаад авчих болж Тий, байгаа. болно. Тэгээд Азия Томсыг юу гэдэг урт хугацаанд юу гэдэг өөр баг руу сольж явуулдаг хамгаалалт муутай бол эсвэл юу гэдэг энэ залууг 2 дээр гараад тоглодог. Эври Брэдлиг эсэф рүү, Джей Краудерыг 4 рүү шилжүүлдэг. Хорфордыг 5 дээр шилжүүлдэг ч юм уу. Тим зүйл болж байгаа. Гэхдээ Бостон Селтикс чинь хичнээн холбогдсон. Энэ бол ер нь нэгээр гарах магадлал айгүй өндөр л юм. Смарт байгаа шүү дээ. Смарт байгаа. Розиер байгаа. Тэг чи тэгээд одоо яг шаардлагатай мөхлөр. Одоо нөгөө бид нар чи үдэн штэ. Хялхна гэж ярьдаг штэ. Бостонд бол ерөөсөө супер. Амар юмдаа бэлгчиж байгаа байхгүй. Тэгээд дараа зууны драфтын бас Бруклин сонголт дахиад Бостон байгаа юу. Тэгэхээр чинь Бостон гэдэг өгч одоо бүр яах юм бэ гэхээр Энэ Бостон мараа дараагийн драфтын тамирчтай судалж байгаа одоо л. Яг яг тий. Одоо хамгийн гол юм. Тэгэхээр миний харж байгаагаар бол Бостон бол тийм ш. Бостонд бол одоо ингээд сайн тоглож байгаа зөөр супер хот хэрэгтэй байгаа байхгүй. Бүрэлдэхүүн бас амар зузаан байна ш Бостонд. Гэхдээ ирээдүйн аягүй гоё гэрэлтэл харагдаад байна л да. Яг тэгэхээр драфтын 2 номерыг сонголт одоо эрчлийн мэдээж эрчил нөгөө Бруклин бол угаасаа л ахаал лигт амжилт гаргахгүй тодорхой шүү дээ ер нь. Тэгэхээр тэр бол драфтын 1-2-ыг авах юм магадлал өндөрүүлж байна. Тэгэхээр энэ жилийн сонголт нь бол аягүй чухал. Тэг яг нөгөө одоо нөгөө менежүүд одоо нөгөө бид кино зөндөө үзчихсэн шүү нөгөө яаж менежер ард бөө юм болж байна. Одоо амар юм болж байна. Тэр яг одоо ялгт хийх эхэлсэн байгаа шүү. Тэгээд одоо холбогдоод ч эхэлсэн байгаа бах. Бүх хүмүүс тамирчтай судлаад ч эхэлсэн байгаа бах. Тэгэхээр нөгөө бүх талын юм судалдаг шүү. Ганцхан тэр нөгөө ур чадвар биш. Хувь чанар нөгөө өөрийнх нь тэр нөгөө характер те бүх юм зөв бодолтой. Фулцыг хэдэн жил хүлээх юм дэ одоо. Энэ багц тэр супер од болох хүн байгаа юм уу? Смарт болох юм уу? Чи Краудер болох юм уу? Харин тэгэхээр одоо юу гэдэг болох юм уу те? Энэ супер од хэрэгтэй. Энэ 100 багийн Бостон гэдэг баг чинь Кливлендийг хожих хэмжээний багийг бүрдүүлэгчл дайрна шүү дээ. Сая бол ягаад ч барсангүй шүү дээ. Тийм учраас тэд нар бол SF-ийн барил дээр нэг супер одыг авч таарна. Холбогчийн барил дээр Азия Томсыг яг одоо хэрэгтэй гэдэг нь одоо байх хэрэгтэй болж шүү дээ. Азия Томсыг явуулаад хэнийг аваад энэ Руки залууг аваад ирэх юм бол яаж Кливлендийг барах юм бэ? Руки холбогчтой чинь яаж барах юм бэ гэдэг асуулаа. Фулцыг юу гэдэг сэлгээнд шилжүүлээд нэг жилээр бас жоохон хайран гэхдээ урт хугацаанд бол Бостон Селтикс бол хэрэгтэй болжлоо. Тэгтээ ямар ч гэсэн бид нар энэ талаар хүлээж харж байгаа. Ямар ч Маркел Фулц бол нэгээр сонголт магадлал өндөртэй. Чикаго Буллс руу Жими Батлерыг аваад оронд нь Маркел Фулцын одоо энэ ихнийхээ сонголтыг өгөх тийм яриа бол ирээд эхэлсэн. Жими Батлерын өөрийнх нь хамгийн сүүлд орсон ярилцлагаар харахад бол би Чикагод үлдмээр гэсэн зүйлийг хэлсэн байгаа. Тийм учраас Чикаго Буллс явж гисэн бас энэ одоо солилцоо намайг нэлээ ойрхон ажиглаж харж байгаа юм шиг байна. За драфтын 2 дахь сонголтоор бид нар Лонзо Бол гэдэг тоглогчийг маш олон ярьж ирсэн. Гэхдээ Жошуа Джексон гэдэг залуу сүүлийн үед хүчтэй яригдаж эхэллээ. Хоёроор Lakers Жошуа Джексоныг авна гэсэн. Би энэ таамгийг дэвшүүлж байна. Яагаад чи би бүр аль дээр нөгөө Лонзо бол нэгээр авна гэхэд хэлж ирсэн шүү дээ. Энэ нь би энэ тоглолтыг үзсэн. SCSF-ийн барил энэ. Үнэхээр холбогч бол биш шүү. Тий. Канзас энэ оноос амар авдаг. Амар тоглолт. Оноогоор бол одоо энэ драфтын хамгийн шилжих амар тоглолтын данаараа ерөөсөө яг тэр нөгөө ирч хүчтэй ерөөсөө яг дайрчдаг ерөөсөө. Тэгээ ер нь бол Lakers холбогч заавал шаардлага байна уу те? D'Angelo Russell-ыг одоо урт хугацаанд бэлддэг гэж бодоод хэрэггүй. Би бол ингэж бодсон шүү дээ. Миний бодлоор би энэ жилийн драфтын номер 1 нь магадгүй энэ Джексон л байх гэсэн тийм бодлоо. Одоо рукны бичлэгийг үзсэн л дээ. Тэгээд би нэг хараад миний хувийн сонголтоор бол энэ жилийн хамгийн мундаг тийм юм энэ Джексон. Бостон ягаад Жошуа Джексоныг авч болохгүй гэж бодсон. Тэгээд бичлэгүүдийг бүгдийг үзсэн. Надад хамгийн мундаг тоглогч энэ санагдсан. Яг энэ жилийн драфтаас. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө магадгүй нөгөө Лонзо Бол гэдэг нөгөө хэвлэл мэдээлэл ингээд байгаа боловч магадгүй та нар анзаарвал энэ менежер харж чад энэ Джексон гэлэр авах тийм юм байна. Би бол энэ тоглогч ирээдүйн супер бол болох. Хэрвээ Lakers энэ залууг авсан тохиолдолд Джексоныг 3 дээр тоглуулад Ингрэмийг 4 рүү шилжүүлэх бас хөлбөр гарч ирж болно. Эсвэл Джексоны 2 дээр тоглоод Ингрэмийг 3 дээр, Рандлиг 4 дээр тоглуулах бас хөлбөр гарч ирж болно. Ингрэм ч 4 дээр дахиад нэг супер байрч дээр бол D'Angelo Russell-тайгаа хэрвээ үлдээ гэж хэрвээ шийдсэн тохиолдолд бол Лонзо Болыг явуулж байна. Дээрээс нь Лонзо Болоор ямар асуудал гарсан бэ гэхээр аналистууд одоо нөгөө скаутууд те энэ ар гэрийн асуудал, энэ аавынхын асуудал бол үнэхээр хэцүү юм байна. Тийм учраас юу гэдэг Лонзо Бол драфтад доош унах магадaltaй байна. Тий, би бас тийж. Өөр багуудын бэлтгэл дээр очихгүй гэж яахтаа нөгөө том толгой гаргасан юмуд байгаа. Зарим тохиолдолд энэ юу гэдгийг тухайн тоглогчид зөв шийдвэр болдог л доо. Гэтэ яг энэ Лонзо Болын хувьд бол жоохон эсрэг шийдвэр болчиход байна. Гэхдээ хамгийн сүүлд гарсан мэдээлэл юу болсон бэ гэхээр Philadelphia 76ers багт Лонзо Бол бэлтгэлээр очиж өөрийгөө харуулах талаар бодож үзье. Ер нь тгий гэж шийдсэн юм шиг. Яа тэгэхээр сүүлийн үед нөгөө Лонзо Болын нэр унаад эхлэхээр манай хүн чинь сандарна үстэй. 3-аар очих гэдэг. Бүгд одоо 3-аар Sixers дээр очие гэдэг зүйл ярьж. Тийм учраас Лонзо Бол 3-аар Sixers очих магадлал өндөртэй. Sixers чинь өөрсдөө холбогчийн байрал дээр хүн хэрэгтэй байгаа. Тэгээ лаврыг авах гэсэн шум гарсан байна. Тэрийг одоо өнөөдөр ярина. Тий? Тэгэхээр Лонзо Бол Sixers хэрэг тохирох уу?
Надад бол өстой яг гоё болох юм шүү. Харин тий. Одоо өөрт нь ч гэсэн энэ гараа нэг бүрэлдэхүүнд ороход шууд боломж нь байна. Одоо багтаа лидигээ явах ч гэсэн одоо найруулга хийх ч гэсэн бүх юм шүү. Яг зөв. Гэрийн тэр уур амьсгал дээр аавынх нь юу айгүй ядаргаатай боловч яг хувь хүний тэр тоглолтын ур чадвар бол гоё тоглогч шүү. Гоё үнэхээр гоё юм. Джейсон Кид маягийн. Ерөөсөө юу зайг болохгүй шийддэм тийм ч. Тэгээд хамгийн гол нөгөө юутай толгой аягуулсаатай бөмбөгийг аягуулсан дамжуулж чаддаг. Энэ айгүй дайггүй тоглогч л даа. Мундад тоглогч. За Лонсо Болын асуудлууд эхлэх юм бол мань хүн болж байгаа ханг гэж байгаа юм. Одоо Стеф Кюриний ханг штэ. Хаяа нэг жоо ханг зан гаргацдаг. Лонсо Бол яг тим гэж байгаа. Зарим тохиолдолд хитрхи их гураа шиддэг гэж байгаа юм. Хитрхи холоос. Энд чи бас нөгөө Стефийн гай байхгүй юу? Стефи нөгөө шидэлтийг оруулаад ирсэн. Сумыг өөрчилсөн үний. Энэ хитрхи холоо шиддэг. Хитрхи холоо шиддэг. Үнэхээр энэ залуугийн хамгийн том давуу талууд энэ драфттайгаа хамгийн сайн дамжуулагч. Хамгийн сайн талбайн жанжин. 2017 оны NC-ийн шилдэг ассистент лидер болсон мэт шүү. Гэхдээ яг зөв сая бага бол үнэхээр амжилт нүргэж чадсангүй 32-т гарч ял хожигдчихж байгаа юм л да. Бага нь. За тэгэхээр энэ залууг бид нар бол Sixers бол ямар ч 3 сонголтоор авах болов гэж байна. Хэрвээ Lonzo Ball Sixers-ийн бэлтгэл дээр очиж өөрийгөө харуулад энэ тал дээр нээлттэй гэх юм бол Lakers руу авахгүй тодорхой болсон тохиолдолд бол Sixers бол Ball-ыг авах ямар ч асуудал алга. Ben Simmons-тай хамтарч энэ хоёр бол багийг найруулах ихлэр чинь нөгөө гурав дандаа суул гарна гэсэн үг те. Ben Simmons ч өөрөө холбогчийг хийх гээд байгаа шүү дээ. Илүү шүү дээ. Тэр чинь бас эвгүй болно. Sixers-ийн хувьд Embiid бас байгаа. Embiid-ийн мэрт бас асуудал болчихвол гоё болчих. Шарэж ямар гоё байгаа вэ? Тэр Sixers-ийн хувьд Ball-ыг авчвал үнэхээр гоё сонголт болох гэдэг. Чи нөгөө ирчлээс Sixers-ийг дэмжих юу вэ? Ирээ. Go Sixers. Philadelphia одоо энэ хотын харахад Philadelphia чинь тэм жижиг хот биш шүү дээ. Айгуу том хот шүү дээ. Том зүүн Саксумбүр агуу хот. Тий. Хүн амч гэсэн айгуу ихтэй шүү Philadelphia чинь. Одоо ерөөсөө ингээд Бостон том хот шүү Philadelphia чинь энэ бол. Дээр үеийнх баг нийслэлтэй тий. Бостоноос том. Энэ чинь айгуу том хот байхгүй. Тэгэхээр яг тэр баруун бүсийн хамгийн том хот Нью-Йорк тэгээд Philadelphia гэдэг энэ явж байгаа. Вашингтон ч өөрөө жоохон шүү дээ. Тэгэхээр ерөөдөө хамгийн бас нэг баруун бүсийн хоёр дахь том хотоор очиж байгаа. Зах зээлийн хувьд бол том гэхэлэр бас яг Lakers үл entertainment угаасаа нөө Америк нэгдсэн улсын зүүн бүс чинь тийм шүү. Танаа сүүлийн компаниуд гарч ирээд ингээ мөнгөөр хагцсан одоо нэг сайхан цээж баяныг өвчтэй одоо. Тэн дээр ингээд багуудаа маш их санхүүжилтүүд entertainment зах зээл нь хөгжсөн. Яг Бостонгийн нэг гоё юм яг Бостон өөрөө зөв сагсан бөмбөгийн хот юм да зүгээр. Тийм. Тэрүүрээ л гоё. Түүх. Тийм сагсангийн түүхийн хувьд бол агуу шүү. Тэгэхээр би бол бодохдоо яг энэ эхний 3 энэ сонголтыг харахад магадгүй яг саяныхаар яг Sixers руу Sixers-д цангацсан байгаа шүү дээ. Боол очоод тэгээд нэг дахь хоёр сонголт энэ бүх юг өөрчлөнө гэсэн. Энэ бүх драфтын бүх юмыг өөрчлөнө. Бостонгийн ихний сонголт бол айгүй чухал сонголт байна. Ингээд би бол ингэж бодож байгаа. За Fultz бол за Бостонд очно, Чикагод очно, хаана очно те. Fultz бол нэгээр бас явчих واخ. Гэхдээ Бостон гэхдээ Isaiah Thomas авч үлдэн гэвэл Fultz явах яг үнэндээ тийм шаардлагагүй шүү дээ. Одоо Jackson гэж залууг авчихад яг тэр байрал дээр нь айгүй хэрэгтэй тоглож болж байна. Үгүй би болохоор Бостон супер одтой л болох гэдэг юм л да. Супер одоос өөр юу хэрэгтэй одоо энэ охин чи ийм цуцаан болтгоо. Тэгэх юм бол хин ч хэрэггүй шүү. Супер од аваад ирэх юм бол хин чи 2 3 дээр тоглож байгаа шүү дээ. S ч юм SF-тэй тоглож байгаа байхгүй Jackson. Тэгэхээр нөгөө нэг хэнийг аваад ирэх юм бол Hayward-ыг авчраад алах нь Hayward авчих юм бол амар юм. хин айгүй одоо замины тоглогч болж хувирна шүү дээ. Тэгэхээр за ямар ч байсан бидний бол эхний 3 сонголт бол ийм байна. Би хөвдөө Lonzo Ball-ыг бол илээд очиж тэр нэг айхтар нөгөө нэг хэвлэл мэдээллийн шахалтаа өөрийнхөө карьерийг алдах биш. Sixers очоод сайхан чөлөөтэй тоглоод яг одоо Sixers-ийг плей-оффд гаргадаг хүлээлт байхгүй шүү дээ. Тэр баг зүгээр ирээдүгөө гоё бэлдээс хүлээлт. Тэнд нь бол яг гоё тохирох юм шиг байна. Аавынх нь юмнууд юу. Одоо тэр баруун зүүн бүсэж ялгаад тэр шүү дээ. Тийм шүү дээ. Тэр одоо тэр Калифорни ирэх ч юм уу ерөөсөө тэр хэвлэл мэдээ. Тэр чинь хэвлэл мэдээ. Тэр нөгөө папарацци Холливуд хүн амт уцаар бичлэгээ хийгээл нөгөө айхтар юмуд руу явуулчихдаг. Ерөөсөө шоудхийн арга байхгүй. Одоо Lonzo Ball өөрөө болж байгаа шүү. Насан турш зүүндээ болж байгаа. Аав ингээ солиорд. Тэр бол мэдж байгаа шүү. Бүх мод цолж байгаа шүү. Мангар шүү. Аав ингээ мангартан те. За Lakers очоод 2 холбогч байна те. Бас нэг юм асуу. Ер нь Sixers ч дайжгүй юм шүү. Надад бол би бол ингэж бодсон шүү. Хэвлэл мэдээлэл чинь. Хүний нөгөө хүүхэд ч угаасаа нэг жоохон байгаад 19 20 дэх хүүхэд чинь угаасаа л ингээд нэг жоохон омог шиг л одоо нэг ингээд бардан байдаг шүү. Дээрээс нь аав ямар вэ? Тэнгүүд надад бол дисциплинтэй айгу багтал очих хэрэгтэй санагдав. Сахилга багтай. Зөв нөгөө дасгалжуулагчтай. Одоо магадгүй Spurs ч юм уу, эсвэл Bucks ч юм уу те нөгөө чанга дасгалжуулагчийн гараар ороод нэг 2 жил явцсан дараа энэ тоглогч үнэхээр мундаг тоглогч болж чадна. За драфтын 4 дахь сонголт Phoenix Suns хийн. За Phoenix Suns-ийн хувьд бол Омар бол эхний 3 багтыг хүсэж байсан. 4 лөө унсан. Бидний авах тоглогч нь бид нар De'Aaron Fox гэдэг залуу гэж онцолж байна. Kentucky-гийн бүтээгдэхүүн. За Kentucky бол NBA-гийн шилдэгүүдийг бас үйлдвэрлэдгээрээ алдартай их сургууль. Тэгээд бас холбогч. Тий бас холбогч. Тэгээд бас л одоо нэг юм сүүлийн үеийн нэг тийм урт холбогч нарын лиг одоо гэж хэлж болно. За freshman буюу одоо яг энэ багтаа 1 жил сурсан. Яг энэ их сургуультай. 1 жил ерөөсөө ирэл. 98-тай. Өндөр холбогч. Тэгээ энэ жил нэрээ өгч байгаа юм шиг 1 жил тоглох гэж байна.
Тэгээ энэ нөхөр бол ер нь бол Фениксаас авах болов гэж байна. Яг Эрик Блэдсо байгаа ч гэсэн Эрик Блэдсог ер нь багийн ирээдүг гэж харахад бас хэцүү. Блэдсо ч бас жоохон Ахмад тал руугаа орцсон тоглож шүү дээ. Тийм учраас энэ зарлуугаас ирээдүгөө бол. Сая дээр өндөрлөлийн сүлийн тоглолтууд Блэдсо тоглуулаагүй шүү дээ. Тайлер Юлисгээд тоглогч байгаа. Юлисийн хувьд биеэр жижиг Азия Томс шиг хамгаалт муутай. Тэгэхээр энэ Диарен Фокс гэдэг энэ залуу бол бас илүү урт мөчлөг учраас одоо энэ орчин үеийн сагсан бүгд бол илүү тохирох хамгаалагч болж байна. Феникс ч одоо бас ирээдүгөө бэлдэж байгаа шүү дээ. 98 тоо болчихлоо ямар сонсогч байна. Тэгэхээр бас тэгвүү шүү дээ. Тэгвүү уус. Эсвэл Блэдсог холбогчдоор болуулаад энэ Фоксыг SC дээр бэлдээд Бүкрийг одоо SF-ийн байрлал шилжүүлэх. SF-ийн байрлал шилжүүлэх. Яг одоо small ball болоод байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бас team хөлбөрч бас байж болно гэсэн. Ер нь Фениксаас энэ залууг авах магадлал. Хэрвээ Joshua Jackson дээр хоошоо унчих юм бол Феникс шууд шүүрээд авна. Би бол Jackson-ыг бол арайч дөрөв рүү унахгүй болов гэж байна. Харин Jackson чи ер нь бол жоохон тийм юу юм бэлээ л да одоо нэг тийм сонирхол татам гэх юм уу да тий. Довтлогоо сайтай байна. Тийм тоглолч юм. Тэг хүчтэй. Тэгээ одоо нэг довтлогоо давмгаалсан сагсан мөг чинь довтлогоо сайтай хүн тоглолч бас инженерс хараад байна. Тийм учраас заавал Феникс энэ залуу болов. За тэгээд 5 дахь сонголтын Sacramento Kings-ийн. За Kings-ийн хувьд одоо драфтууд бүтлгүүдгээр алдартай болцсон баг. Тэгээд энэ удаа бол бид нэр Duke-ийн Jason Tatum гэдэг залууг авах болов гэсэн зүгээр таамаг дэвшүүлж байна. За Jason Tatum-ийн хувьд бол SF-ийн байрал дээр тоглодог. За Duke-д бол одоо өнгөрсөн жил одоо тоглолцоо шууд бас 1 жил тоглолцоо шууд NBA руу орж ирэхэд ингээд одоо яасан нэлээд бас үсрэлтэй тесрэлтэй тоглогч гэж хэлж болно доо. За тэгээ энэ бол харин юуны хувьд харин дасгалжуулагч ч мундаг дасгалжуулагчийн гараар орцсон байгаа. Тэгэхээр ер нь дисциплиний хувьд ч гэсэн ер нь энэ бэдийг тохирох магадлал өндөр. Дүүкийн тоглогчд их тийм олон жил NBA тоглодог тийм байх шүү дээ. Яг бол Шевскийн асуулгч тоглогчийг хувийнх нь тоолд маш сайн бэлддэг. Хэрвээ Фениксаас энийг 4-оор авахгүй бол 5-аар бол Sacramento-гээс авч таарна гэж би боддог. 4-оор бас гарч ир магадгүй Феникс рүү. Магадгүй бас тийм. Би бол Шевскийг бодож шүү дээ. Ур чадрын бэлтгэс л нэг зан характер те юмд хандж байгаа хандлага, дисциплин, сахилга бод энэ дээр нэг ажилт юм болож байна. Тийм учраас Америкийн шоуны дасгалжуулагчаар тавьсан юм болож байна. Яг ур чадвар шаардлага байхгүй шүү Америкийн шоу те. Тийм шүү дээ. Айгуу юм тийм төрлийн дасгалжуулагч юм боловч би хардаж. За тэгээд Tatum-ыг бол ерөөсө бүх скаутууд юу гэж хэлж байгааг бол ямар ч үс энэ тоглогчийг авсан бол алцахгүй гэж байгаа. 10-аас 15 жил NBA-д бол баталгаатай асуудалгүй тоглолцоо бүр сайжрах юм бол одоо хэмжээнд тоглож байна. Үгүй махад нэг дундаж хэмжээний сайн тоглогч байдаг шүү дээ. Ямар ч оройлоо өөрөөрөө маш сайн ойлгоцсон. Тийм тоглогч хийж залуу харж байгаа л да. Тэгээд ямар ч үсэн Sacramento-гийн түүнийг авах бол Kings ялангуяа одоо нэг доктортой ойл хэрэгтэй байгаа шүү дээ баг тий. Тэгээд одоо энэ залуу дээр үнслээд багаа бүрдүүлээд яваа. Тэгээд цааш нь Willie Cauley-Stein бас жоохон минут өгөөд гараад эхлэх юм бол бас Sacramento-гийн хувьд бас мангас байлээ дээ. Бас гоё тоглогч шүү дээ. Тэгэхээр бас Sacramento-гийн энэ тоглогчийг авч магадгүй гэсэн зүгээр бидний таамаг байна. За тэгээд бид нар 6 дахь сонголтоор ямар тоглогч хааш очих вэ гэхээр бидний харж байгаагаар Орландо Мэжик 6 дахь сонголтыг хийн. За Мэжик чинь бас чиглэл тодорхойгүй байгаа. Тэгээд энэ чинь нэг Малик Монк гэж залуу байгаа. Малик Монкийг бид нар 6-аар ирнэ. Орландо Мэжик очих болов гэсэн таамаг илэрхийлж байна. Энд чинь аль багийн вэ? SG-ийн байрал дээр тоглодог. Мөн одоо Kentucky-ийн. Бас л freshman буюу одоо 1 жил 1-р курсд төгсөөл энэ рүү одоо мэрэгжлийн болгож хийдсэн ийм залуу. SG гэдэг чинь одоо цэвэр оноо авалтын тесрэлттэй. Шидэн. Ерөнхийдөө нөгөө нэг юу гэдэг клач маягийн те ингээд шийдвэрлэх хүчтэй бас довтолчдөг. Ер нь бол юу гэдэг star power гэж ярьдаг шүү дээ. Нэг од тоглогчийн хэмжээнд тоглож ирэх хүн болон Орландо Мэжикт бол яг тийм од хүнгүй одоо болчихлоо шүү дээ. Хин одын Орландо Мэжик. Бараг л Эвер Фүрний Орландогийн од болж таарч байдаг шүү дээ. Фүрний гоё байгаа тий. Тэгэхээр одоо энэ залуу очих юм бол ер нь Орландог шууд аваад чинь. Хэрвээ цаагүй санаж байгаа бол Оледипо чинь Орландо Мэжикийн од болсон, ирээд болсон хэрэгжижсэн. Маш буруу шийдвэрийг гаргаж Оледипог явуулсан Орландо Мэжик. Тэгэхээр одоо Малик Монк гэдэг залуу. Тэгээд Ебака дээр явуулаад тэгээд ер нь нэг юм хийх гээл ах шиг байна. Тэр нэг од хэрэгтэй байгаад байгаа. Тийм учраас одоо яг өөрсөн дээр нэр магадгүй цалингийн гаргаж ирсэн баг л та. Одоо энэ жил бол нэг том одыг авчрах гэж үзэх хэлгүй боллоо. Гэтэ Орландог хин сонгож хин зорих юм бэ гэж. Тэр дээр өчтөр Орландо ч. Тийм жижиг. Гэхдээ Орландо руу аялын хот. Аялж уулчлаа. Гэхдээ юуны хот ч те та нар бас жижиг гэж Entertainment-ийн одоо юуны Флоридагийн нийслэл уг нь бол LA-гийн дараа орох хот ч те юугаараа Entertainment-аараа яг тэр юугаараа тийм л те. Тэрийг Америкийн мужид Walt Disney хаан үдээ тий. Орландод л байдаг шүү дээ. Яг Орландо гэж нэг мужийн нийслэл утгаар нь тэр чинь Тампа, Майами гэд хоёр том одоо тэр хоёр л нэгэд Entertainment бүхнийг явуулчихвал Орландо руу тийм Disney мислээ тийм юм. Одоо Сан-Диего шиг байхгүй юм уу гэж бүх том нөгөө шоу зингээ усан парк одоо юу гэдэг Entertainment одоо бүх юмнууд юу л баг шүү дээ. Одоо Сан-Диего байхгүй. Орландод л баг шүү дээ. Сан Франциско, Лос Анжелес хоёроосоо илүү урагшаага Мексикийн хил рүү Сан-Диего руу Disney мисийг зөрчдөг тийм. Эдрээ бид 3 удаа All-Star Game-аар явж исэн. Хамгийн гоё нь Орландод байсан юм шүү дээ.
Тий. Хамгийн гоё нь Орландо. Бүх юм айгу чөлөөтэй заяа. Дээрэс нь би тим амар хатуу нөгөө NBA-ийн All-Star game чинь айгу ингээд хатуу. Хьюстон айгу хатуу. Элэ мэлээ бол оруулах ч шахаад гарахгүй шүү дээ. Айгу бол супер одуу тэнд байна. Айгу Орландод битүүр яг ингээд чөлөөтэй зүгээр. Яг тэш нэг хүн ам багтаа одоо хөдөөний одоо орон нутгад ч тэгдэж шүү дээ. Нэг чөлөөтэй. Хүн ам багтаа хотод ерөнхийдөө нэг тийм соёлны тим төрлийн гоё байдаг. Яг тийм л багтаа тэр бол тий. За ингээ ямар ч NBA-ийн драфтын эхний 6 сонголт бол ер нь энэ 6 тоглогч төр иймэрхүү байх болов зөв магадгүй нэг хоёр байрлал өөрчлөгдөж байсан магадгүй. Францын нэг залууга Франк Интеликена гэдэг. 98 он төрсэн залуу. Оо тийм үү. Тий. Энэ залуу бол 8-аар Нью-Йорк Никс очиж магадгүй. Тэр бол эвгүй гараад шүү яригдж байгаа. 98 он ч одоо 19 тэгээд холбогч SG-ийн байрлал учраас бүр хэрэгтэй. Яг нь Дерек Роуз магадгүй өөр багт очиж магадгүй. Антетекомпо стилийн гэх юм уу тэр одоо ямар урт нөхөр өндөр тий. Тэгээд ямар ч байсан Jonathan Isaac гэдэг бас нэг SF PF-ийн байрлал. Одоо хамгийн өндөр биерхүү тоглогч энэ драфтын одоо хамгийн дээгүүр явах магадaltaй. 7-оор бол Minnesota Timberwolves авах магадaltaй гэж яригдж байгаа. Ямар ч ихний бол нэг 8 сонголт энэ 8 тоглогчийн дотор явах болов. Гэхдээ юмыг яаж юм. Тэгвэл драфтер бол маш их үзүүл байна. Тий, одоо тэр би нэг өөрчлөлт нэг баг тооцоолгоо сонголт ихэд л арийнх нь бүгдээрээ балардаг. Одоо тэр Porzingis 3-аар Хизония 5-аар явсан шүү дээ. Европ очин. Ер нь Хизоно жанх ярьж байхад 9 мөсөөр Porzingis чинь 5 6 хавцаа явна гэж ярьж байна. Тэгэхээр одоо энэ тэгэхээр би Intelligent-аг бол ерөөдөө ихний 5 руу бас ороод ирчих магадгүй шүү дээ. Айгүй гой тоглож байлаа шүү дээ. Тоглож үзсэн чинь. Тэгэхээр одоо энэ Бостонгийн энэ сонголт ихний сонголт ерөөс бүх баг юуг өөрчлөгдөх. Эдгээр чинь нөгөө ингээд төлөвлөсөн байгаад нөгөө шууд нурдаг шүү дээ. Нурангууд ингээд гяс бас ингээд явдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо тэгтээ гайгуудаа бүгдийг судалсан байгаа шүү дээ. Нурхад юу энийг бол энийг л бодсон байгаа л да. Тэгээд энэ орчин үеийн сагсан бөмбөг жижигхэн болж байгаа нь мэдгэж байна л да. Холбогч нар ямар амар байна те. За тэгэхээр драфтын талаар бид нарт ярилцах хэрэгтэй юм байна. Одоо харин бид нар таагантэйгээ шууд чөлөө тахын төрөөр явчих гэж бодож байна. Яг бол энэ зам бол сонирхолтой юм. Гэтэ бид нар бол чөлөө тахыг зөвхөн зугсхан цөөхөд болгож байгаа сол өнгөрнө. Яг томчууд байна. Бид нар сүүл рүүгээ явах дугаар дуур ялангуяа үлрэлийн бүр хамгийн сүүлж байгаа дугаар дуур бид нар чөлөө тахын тэрийг бүр дотор дэлгэрэнгүй задлж ярилцсан. Хамгийн сүүлд гарсан энэ 7 хоног гарсан шуум юу гэхээр Крис Пол San Antonio Spurs баг түнтэй холбогдож ирсэн гэсэн мэдээлэл гарсан. Пол San Antonio Spurs өөрөө ч сонирхож байгаа гэдэг мэдээллийг тавьсан. Сонирхоосоор яах вэ? Энэ талаар юу гэж бодож байна? Гэхдээ би очижсэн гэж бодож байна. Гэхдээ аюу амар баг гарч ирэх юм шүү яана. Нөгөө супер багийн бүрэлдэхүүн үргэлжлэх гэж байна. Гоё шүү дээ энэ чинь тэгэл. Тэгвэл бид нар бүсийн финалд Golden State San Antonio гэдэг сурвалжийг нөгөө тал Boston Cleveland. Дараагийн баг 5 жил. Энэ үчиг баян үзэх. Хэдүүлээ ярьжсэн алдраж ална гэ тэ. Йоо бүр ачи юм. Алдраж ална. Энэ Spurs та тэгвэл алдраж айгүй айгүй өндөртөө тэр юу тэр Deandre Jordan Griffin. Би яг тэгж бодчих. Chris Paul одоо хинээс салгаж байгаа хөө. Doc Rivers. Тэгээд яг үнэхээр одоо Popovich гэдэг тасалжуулагч дургу одоо NBA-ийн тоглогч байхгүй шүү дээ. Яг үнэндээ. Дотор нь ороод яг зөв нөгөө сагсан бөмбөгийг авч явдаг, зөв дисциплинийг нөгөө сахилга батыг сагсан бөмбөгт дэлгэрүүлдэг. Тийм болохоор дээрээс нь Крис Пол очиход айгүй зовлонгууд тоглолч юм байна. Крис Полтой San Antonio Spurs одооний энэ Super Warriors-ыг хожиж чадах уу? Ер нь үдэн шүү. Үгүй яг зүгээр хожих уу гэдэг асуудыг бид нар бол одоо ярих хэрэгтэй шүү дээ. Яг бид нар зөв одоо бодлоо. Бодол. Айгүй том өрсөлдөөн гарна. Магадгүй финал шиг өрсөлдөөн гарах байх. Чухал гэж байхгүй шүү дээ. Kawhi Leonard байна ч аа. Бариа гэх. Тэгэхээр айгүй нөгөө бид нар нөгөө цус гарсан тоглолт гэдэг шүү дээ. Энэ жилийн плей-офф ямар удахтай байсан идрээ. Тэгвэл тим байхгүй болно шүү. Үгүй плей-офф гэлтгүү бүсийн финал ч өөр утгагүй болчихж байгаа. Бүсийн финал үгүй финалаас бус бүх тоглолт утгагүй байгаа юм чи. Тэгэнгүүт эх жилийн бид нар айгуугаа сагсан бүцэх гэдэг байгаа байхгүй. Бараг нэгдүгээр шат ч хамаагүй гоё болсон байгаа байхгүй тий. Одоо Clippers баларх нь дээ. Тэр чи угаасаа одоо Крис Полд хөө нэг бодоо энэ өнөختөө мөнгө ямар ч шаардлага байхгүй. Тэгээд альч багтацсан зайд бол хамаг юм нуруундаар өрөөл хамаг юм ингээл аваа явж. Яг үнэ хэлбэл тэгээд дээрээс нь Крис Пол яг одоо энэ мөчөд нэг багт очоод одоо эн чинь угаасаа карьер нь жоохон болчихсон. Одоо энэ бүр сүүлрээд Tracy McGrady шиг сэлэн сууж байгаа аварга бол онцгүй дээ. Тим Акул тик гэж үзсэн шүү дээ. Тэгж авсан аварга бол мэдээж авдаггүй юм шүү дээ. Яг одоо нэг энэ үн чинь дахин 2-3 жил биш дээ сайн үзчих. Лиг ассистер тэргүүлж хэмжээний. Тийм учраас би бол харж байгаа Крис Полын хувьд бол ямар ч үсэн өөрчлөх ёстой байгаа. Тэр нь Spurs байна уу? Одоо юу гэдэг Rockets байна уу? Юу байна уу? Rockets ч очихгүй л баглаа зүгээр өөр баг. Буцаад юу явах нь те? Ямар New-Orleans руу? Тий, New Orleans Pelicans руу явах нь. Ямар ч үсэн өөрчлөлт хэрэгтэй. Гэтэ San Antonio Spurs бол хамгийн гол юу вэ? Тэгээд энэ Spurs Крис Пол гэсэн хоёр нэр нэгдэх юм бол бидний ярих зүйл бол энэ зам бол амар их болж усах юм. За энтэй үргэлжлүүлээ бас нэг гол мэдээ гарсан. DeMar DeRozan, Kyle Lowry хоёр хоёрын чөлөө таганд болох аюултай. Toronto Raptors-ийн сандарж байгаа. Хоёулантай зэрэг уулзна гэсэн мэдээ гарч байна. Тэгэхээр Lowry DeRozan-ы Raptors одоо задрах аюултай байна шүү дээ. Ерөнхийдөө үе үед л задарч ирсэн болохоор би бол энэ хоёрын задарч байх гэж бодож байгаа. Яг энэ хоёр. Lowry-гийн шидрээс эхэлнэ. Аха. Lowry өөрөө
магадгүй Sixers авчиж магадгүй. Түүхэнд Spurs-тэй ч холбогдсон байгаа шээ. Магадгүй. Наач өстөө маа. Түүхэндээ угаасаа Торонто хизээч нөгөө супер тоглогчийг удаан өрсөлтөө хизээч байлгаж үзээгүй шүү дээ. Нөгөө тоглогчдыг бэлддэг гэж бид нар ярьдаг шүү дээ. Гаргаж ирээд алдчихад байдаг тийм байхгүй. Яг бол зах зээл нь угаасаа Багтээ бас гайгүй хотчтой дор. Яг одоо ингээд Канадын ганц баг шүү дээ. Бүгд улсыг төлөвлөж байгаа шүү. Тэгээ хүүтэлтэй Торонто ч. Тэгээ нөгөө тоглогч нар ч бас өөрсдөө бас гоё орчинд гоё газраас байхыг бас хүсэн шүү дээ. Тий. Тэгэхээр л бас тэр чинь бас өөрөө бас нөлөөлдөг. Хамгийн хүүтэн газар чинь ч одоо NBA-ийн 30 багаас. Миний хувьд бол энэ хоёр дээр бол хамгийн гол юм бол яг Дрозн бол ойлгомжтой гэдэг Торонто удаан хугацааны гэрээ хийсэн тоглогч. Гэхдээ зүгээр солилцоонд оруулаад тэр өөрөө явахыг хүсэн тохиолдолд энэ багийг бас Торонтог задлахаас аргагүй бол. Гэхдээ шийдвэр нь Лаургаас эхэлнэ. Лаур хэрэг өөр багийг сонгох юм бол Торонтогийн хувьд бол бас бодож эхэлнэ. Ялангуяа одоо юу гэдэг тэр Лаурыг аваа хийчүүл энэ баг чинь бас эвгүүтэх гэдэг байна. Ямар ч нариулж болчихж байгаа шүү дээ. Сая Кори Жозеф ямар муу байсан юм бэ харсан шүү дээ. Лаурыг ягаад зүсэж байгаа юм бол ерөөсөө миний харж байгаа бол аврал цолохос илүүдэгээр мөнгө. Манай хүн ангалтай мөнгө гэж амжаагүй тоглогч шүү дээ. Яг бол нэлээд карьерийн хожуу одоо хэмжээнд гарч анх нөгөө Хьюстонд бүр байж байгаа тэгээд бүр сүүлд тэгэл байдаг. Анханасаа өндөр хэмжээнд аваагүй тоглож. Одоо бол маань бол өстой хамгийн өндөр гэрээг тийм учраас Sixers очих магадлал нэлээд өндөр болчихсон. Нутган тэгээд хэрвээ Lonzo Ball-ыг Sixers авчвал Лаурыг бас Sixers бол шаардлагагүй болох гэдэг байгаа. Бас тэр Lonzo Ball Лаурыг гэхдээ Spurs ч сонирхож шүү дээ энэ бол. Spurs сонирхох те. Spurs хэн илүү юм? Chris Paul нь илүү. Тэгэхээр Paul-ын шийдвэрийг хүлээх болчихно. Лаурын бол үүд хин нэгний хоёр дахь болохыг хүсэхгүй. Манай үчи одоо All-Star game-ийг одоо гараад 2 жил гарч гарсан. Бас өөрөх нь бас нэг эго сонирхолтой хөдөлгөөнүүд байна. Эго үзлэгч бас байгаа шүү дээ. Тэгэд энэ жил бид нар айгуу сонир нөгөө ингэж байгаа. Уул энэ жил чөлөөт юугаараа free agent дээр бол энэ жил хамгийн амар жил гэхгүй уул нь. Бид нар ихтэй нөгөө гол тоглогчтой ерөөс ярихгүй байхгүй. Уул бол энэ жилаараа KD, Stephen Curry те Paul George айгүй олон тоглогч. Бид нар тэрийг сүүлийн дугаараар ярилцсан. Энэ болохоор одоо өнгөрсөн тоонд өрнөсөн хөдөлгөөнүүд байгаа. Өрнөхөөс од нэдэр чинь нэг фри агентууд идэж болохоор өөр багууд руу явчих магадaltaй байхгүй. KD бид яг тоохгүй байгаа байхгүй. Нөгөө тэсээ нөгөө багтаага сунгах чинь нэг бүлээгээд байгаа байхгүй. За энэ хоёроос гадна бас нэг сонирхолтой шийдвэр нэг тоглогч гаргасан нь Miami Heat-ийн хамгаалагч Dion Waiters өөрийнхөө эрхийг эдэлж нэг жил дахиад багтаага үлдэх үгүй юу гэдэг шийдвэрээр өөрийнхөө эрхийг эдлээд гэрээгээ цуцлаад Албиосоор 100 жилөө тэгээд болчихж байгаа юм байна. Албиосоор гэдэг нь арай биш шүү. 7 сарын 1-ээс энэ бол хэрэгж эхэлнэ. Тэгэхээр Dion Waiters-ийн хувьд ингэнэ бол Miami Heat-ийн төлөвлөгөөг бол хэцүү байдал оруулж шүү дээ. Яг тэгвэл Waiters, James Johnson нөгөө сэлгэний сайдыга бүгдийг авч үлдэхийг хүсэж байгаа шүү дээ. Gordon Dragic хэлсэн байсан шүү дээ. Би хүртэл Waiters-ийг авч үлдэхийг хүсэж байна. Зүгээр одоо бараг л гэрийнх нь гадаа очиж хорхот бэлэн мөн гэж ярьж байсан. Тэгэхээр Waiters-ийн хувьд тим өндөр үнэтэй гэрээг өөр багтаа хийж чадахгүй. Эсвэл Miami-да дунд хэмжээнд тоглож эсвэл үгүй биш Miami-да довтлохын номер 1 сонголуулад явсан ашигтай юу. Эсвэл өөр багт оцсон дээр үү? Энэ Dion Waiters ч нөгөө ихлээд лигд орж ирчээ нөгөө эрүүл мэндийн шалтгаанаар нь жоох яадсан тий. Гэхдээ юу л да Cleveland Cavaliers-ийн бол драфт маш дээгүүр авсан сонголт байсан шүү дээ. Тэгээд тэр бүтлгүүтээд тэгээд маань чинь баггүй болоод Oklahoma-аар тэгээд одоо хисч явсаар байгаа л ер нь бол LeBron ирэл гарааны 5 дунд байсан ш манайч LeBron ирэл. Тэгээд өөрөөсөө болохгүй тэгээд явуулж ирсэн. Дээрэс нь яг зүгээр Waiters-ийн хувьд бол ихтэй яг үнэхээр нөгөө супер од тоглогч юм гэж байна. Ер нь би бол нэг очихгүй байхгүй. Одоо тэгээ энэ чинь айгүй хэцүү шүү дээ. Энэ жил ингээ сүүлийн хэсэгт ингээ жил ганц жил цоорцсон. Дараа жил яах вэ? Тэнгүүд энэ тоглогч магадгүй зөв багийн нөгөө дундаж айгүй хэрэгтэй тоглогч нар үүдэг шүү дээ. Яг багт айгүй хэрэгтэй тоглогч нар үүдэг шүү дээ. Тим тоглогч болоод нэг одоо дээрэснийхээ өөрийнх нь зүгээр хувьд бол Miami гэдэг багт нь байх юм бол магадгүй энэ багийнхаа супер од нь болох боломж нь байгаа шин. Тэгэхээр Miami-д байвал айгүй дээрлэх гэж байна. Надаас Miami лжэндээ өөрөө тэг одоо яагаад гэж юм бол яг мань хүн бол ерөөхдөө одоо бас мөнгө хийх хэрэгтэй нас. Одоо л ингэж гоё тесрээд өөрийгөө харуулаа карьерийг сэргээж байгаа нэг дээр мөнгө хийх гэх. Тэгээ Miami ч гэдэг асуудал мөнгө өгч болно шүү дээ. Гэхдээ нөгөө багуудтай харьцуулбал Miami бол айхтар өндөр дүндийн гэрээ хийж өгч чадахгүй шүү дээ. Яг бол Hassan Whiteside их мөнгө хэмжээний мөнгө өгсөн. Gordon Dragic амар авсан шүү дээ. Тэр энэ бас яг мөнгөний хэмжээр ярих. Дээрээс нь үгдгийн Miami Dion Waiters-тэй аварга авах уу үгүй шүү дээ. Аваргын хэмжээнд ярих болоогүй баг шүү дээ. Boston, Toronto, Cleveland, Chicago эдний араас магадгүй одоо гарч ирж байгаа одоо баг гэж бол ярьж болох л та. За ямар ч NBA жилүүд агентийн 90 тойронд ийм хүмүүсүүд болсон. Бид нар NBA Talk-ийнхаа бас дараагийн дугаараар бүр ингээд бүр дэлгэрэнгүй задлаад ярилцах болно. Олон хүмүүс байгаа шүү дээ. Steph Curry үргэлжлэл ярьж байгаа шүү дээ дотор. Тийм Steph Curry. За Cousins гоолс тийм. Тийм өчнөө хүмүүс. Аюу олон юм байна шүү. За тавхантай харин хэд ормондараа бид нар тавхантайгаа эргэж уулзсан нэгэн тоглогчийн карьер өвчний улмаас болж дууссан харамсалтай мэдээг эргээд уулзцгаая. За. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг.
Биеийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөрөө сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Нөхөр дурал хуваалц Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come from 4, 3, 2, 2. This is the greatest performance maybe ever. Хамтаа үзэгчдээ баярлалаа. NBA Talk нэвтрүүлгийн 25 дахь дугаарын сүүлийн сегмент хүрэхэд бэлэн боллоо. B brand GP battery бидэнд хамтран ажилладаг. Мэдээж өнөөдрийн дугаараас эхлээд Under Armour биднийг хувцсалж байна. Биднийг амталдаг брэндүүд мэдээж Pepro гэдэг. Удахгүй бид нар давна Pepro Top 10-ийг сонирхолтой Pepro Top 10 бэлдсэн байгаа. Тэрээс өмнө харамслаа зүйл боллоо. NBA-ийн тоглогчдын холбоо, NBA ер нь өөрсдөө ч гэсэн анхаарал одоо энэ Chris Bosh гэдэг тоглогчийн эрүүл мэндийн асуудлыг ер нь нэгдсэн байдлаар шийдэх хэрэгтэй байна гэж үзээ. Тэгээд сая сүүлийн шинжилгээ бүх талууд нэгдээд энэ хүн бол дахиж саксунгийн талбайдаар гарах ёсгүй юм байна. Амь насанд нь аюултай байна гэдэг шийдвэрийг гаргасан ийм мэдээлэл гарлаа л да. Тэгээд энийг өөрөө Крис Бош хүлээмжшүүлээс аргахгүйс. Яг тоглогчдын холбоо шүүрнэ гэж чинь тэр чинь тоглогчдын холбооны гишүүн хүн шүү дээ Крис Бош. Өөрөө хичнээн зүтгээд явж болохгүй. Хэрвээ мань хүн өөрөө амь насаа алдсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм? Тоглогчдын холбоо хариуцлага хүлээх, NBA хариуцлага хүлээх. Тийм учраас энэ тоглогчийн одоо карьерийг амь насыг харилж энэ шийдвэрийг гаргалаа та NBA-гээс. Энэ талаар тоо юу? Тэгээд энэ өвчтөд багууч гэсэн авахгүй л хэцүү шүү дээ тийм үстэй. Яг жихөө хүмүүс аавны дэс шуум дик гэсэн гарсан. Одоо бол байхгүй болсон. Тэгээд одоо энэ чинь ийм л харамсалтай л та мэдээ. Нас бол болоогүй шүү дээ манай он чи. 84 оных шүү дээ ч одоо. Болгоо яг эд тоглож байгаа хэвээр нас л та. Дахиад 4-5 жил байсан байгаа. Тэгээд бас 85 оны очил юм уу те. Тийм баг. Тэгээд үнэхээр бас мундаг тоглогч. Ялч 2 удаагийн авраг. За бас Торонтогийн л бас одоо супербод бүтээгддэг л одоо юуны те. Том бүтээгдэхүүнүүдийн нэг шүү дээ. Дино гэж. Мундаг өсөөн Торонтод бол. Би ч өнөөдөр юу фэнтези тоглодог батал Бошиж авчихна. Алан шүү дээ. Угаасаа супербод 25 арав домжилтдаг л байсан. Асуудал. Утганы хувь аягүй өндөртэй. За тэгээд Майамид бол ямар гол үүдийг үүрэг гүйцэтгсэн билээ дээ. Спорсыг тэр хождог тэр нөгөө 90 хаалны актер шийдэлтийг чинь Самар Сүмгээ олдтыг. Тэгээ манай бүмг авсан Крис Бош. Нөгөө нэг тоглолт дээр санаж байна. LeBron James Wade-ээр тоглохгүй тоглолт дээр ганцаараа хүрстэй. Бага чилсээр гол авраг нэг аягүй чухал тоглолт дээр ялтраа хүрстэй. Чирэнэлтэй. Үүнхээр олон талтай тоглож болж хуурсан. Анх бол зөвхөн нөгөө шахтад тоглож байсан. Сүүлдээ шиддэг болсон. Сүүлдээ 3 шиддэг болсон. Хамгаалдаг болсон. Багт бол хамгийн хэрэгтэй тоглогч юм шүү дээ. Одоо энэ хэрвээ Бош биеийн зүгээрсэн бол бид нар бас нэг гой нэг супер одоо энэ нэг хөгшин насандаа нэ те залуучууд одоо Крис Пол Пирс гэдэг шиг те ямар гой тоглож байх үед л харах байсан л да. Чикагод очил юу вэ? Чикагож гой болоод ирж шээ. Билгөө би үсчихсэн. Ерөөсөө ямар ч багт утсан нөгөө үр нөлөө. За энэ блокийг хийгээд Майами аварга авч ирсэн санаж байгаа. Мондод тоглож юу? Өөрөө харамслаа. Тэгээд энэ яац юм бэ? Крис Бош. Нөгөө уушгины юу үсттэй нэг те. Гэхдээ юу гэмтэй тэр чинь нөгөө альбиосны оншир бол би орчуулахлаар нөгөө цусны бүлгэнэл гэж яриад байгаа. Цусны бүлгэнэл гэдэг нь одоо хааны газар л ингээд цус ингэж хураад байгаа юм шиг байна. Цус хурнаа гэдэг чинь нөгөө цусны нөгөө нэг юу шүү дээ одоо над руу эмчнэр айгүйх явуулсан юм аа яг альбиосны фитнес зэрэгс. Тэгээ худаа ярьж байгаа одоо. Уушиг гэж бодож. Энэ бол амь насанд аюултай. Хитрхийг ачаал бол тэр дөрөө газар дээр одоо зүрхэн хаагдаад калабан хаагдаад өнгөрөх аюултай тийм л өвч юм. Одоо нэг цусны бүлгэнэл гэж юу юм бэ? Цусны тийм үү. Blood clotting гэж. Цус өтгөр мөтгөртэй холбоотой. За Крис Бошийн хувьд ийм харамсалтай зүйл боллоо. Харин бас нэг мэдээлэл гарсан нь Becky Hammon. San Antonio Spurs-ийн туслахаас шүлгэж, NBA-гийн түүх бүтээсэн анхны эмэгтэй бүтэн цагийн ажилтнанд туслахаас шүлгэж, Becky Hammon-ыг Milwaukee Bucks ерөнхий менежерийн ажил дээр сонирхсан байх шүү. Сонирхсон. Нэгсэндээ холбогдсон л гэсэн үг цаагаараа.
Тэгээ Беки Хамон ч одоо дасруулж болох ч гэсэн карьертаа ерөнхий менежер болоод ирнэ гэдэг чинь их тийм сонир санагдлаа л та. Тэгээ эмэгтэй ерөнхий менежер хийх чинь эрэгтэй хүмүүстэй харьцсан гэсэн үг шүү дээ. Одоо эрэгтэй хүмүүсийн тэрнийг айхтар нөгөө эмэгтэйчүүдийг нэг жоохон дээрлэгдэг зам байдаг шүү дээ. Тэр бол шууд орж ирнэ л дээ манай. Бизнесийн салбарт бол тий. Тэгээ Беки Хамон өөрөө аюун айгүй иршүүд шүү дээ. Иршүүд л тий. Амар иршүүд шүү дээ. Тэгтээ эмэгтэй хүн шүү дээ. Тэгээ өөрөө мэдээж WNBA-гийн суперстар тий. Дээрэс нь олимп болохоор Орос шигээс тоглолдог тий. Тэр их сонь тий. Тий Орос шигээс тоглолдог шүү дээ. Зундаа яг нэг бэлтгэлээ байх гал гэж байгаа юм да. Европын лигүүд чи хэвчлээ. Европын лигийн юунд WNBA амарсан үеэр болж. Тэгээ олимп бэлтгэлийн том тэмцээнүүд болохоор Орос шигээс тоглолдог. За мэдээж яг бол түүхэнд хамгийн анхны эмэгтэй туслагч болсон мэт тий. Бүтэн цаг. Өмнө нь бол яг нөгөө нэг туслах цагаар ажилладаг байсан нэг юу байгаа л та эмэгтэй туслагч нэг байгаа. Бүтэн цаг гэдэг чинь шал өөрлөлтөө. Яг бүтэн цагийн ажилтан гэсэн шал өөр. Тэгээ уг нь бол одоо Грег Поповичийн бэлдэж байгаа хүн Име Удокоос хамт бэлтгэж байгаа. Өнгөрсөн жил юг удирдсан? Summer League San Antonio Spurs-ыг удирдаад аврах авсан. Тэр би одоо Беки Хамныг харин дасруулж болох ч гэсэн гэд ерөнхий менежер хоёр өөр ажил. Шал өөр. Тэгээ би тэрийг гайхаадсан л та. Миний хувьд бити тэр ажлыг аваасаа. Грег Поповичийг өвлөөд Спурсийн ерөнхий дасруулж болоосоо гэж зүгээр хүсэж байгаа. Гэтэ энэ бол эмэгтэйчүүд одоо энэ дэлхийн нийтийн бизнесийн давцсан, спортын давцсан ямар хүчтэй байр суурь эзэлж гарч ирж байна гэдэг. Техасын дээр иршүүд гарууд эмэгтэйс олж шүлээж авч туусаантай нэг хаа. За гамт үзэгчтэй баярлалаа. Өнөөдрийн дугаараар бид нар бол цөөхөн хідэн сэдвийг дэлгэнгүй ярилцсан. Манай ялалт маань урагшаа гадагшаа явсан байгаа. Тэгээ удахгүй 7 хоногийн дугаар. 90 орчод харилцаа халуун чинь. Тэгээд харьцуулт дугаар маань 7 хоногт гарна. Тэгээ тэрийг манай найруулагч Бек маань мэдчих. Зарлнаа та бүхэндээ бити надаас зугаараа би мэдэхгүй тэрийг манай найруулагч маань мэднэ. За тэгээд өнөөдрийн Pepero Top 10. За Pepero Top 10-ийн энэ удаагийнх бол би бол зөвхөн хинтэй холбоотой. Крис Боштой холбоотой. Бош би зөв гинт ингэж бодсон. Бош хэрвээ ингэж явж байгаа талбай дээр өнгөрцөн бол яах вэ те. Тэгвэл ер нь NBA-ийн талбайд NBA тоглож исэн үедээ эд үедээ хорвоог орхиж явсан тамирчид хэд үед ямар ч хамаагүй шалтгаанаар ерөөс амнасаа алдаад яг тоглож исэн үедээ шүү. Тоглолцоогоо дараа бол юу гэдэг олон янз ирэх дөрөд ярьсан хүмүүс хамгийн түрүүнд нь бол Horizon Ride гэдэг тоглож байна. Зураг талаад нэг жилийнхаа дараа бас Орос руугүй алга болж одоо нэг хүн амын ирэх холбоо тоглож чаар. Хүн аллаг төрсөн л таарсан л та. Гэтэ одоо миний сонсож байгаа 10 тоглогч бол яг тоглож явах үедээ амнасаа алдсан NBA-гийн одоо төгөндөх 10 тоглогчийг онцлог гэж. Одоо энэ Pepero Top 10-ыг дуртай болчихсон. Pepero юу бэлдсэн бол гээл. Тэгээ энэ чинь айгүй том гоё мэдээлэл бид нар өгч байгаа байна. За ингээ бүгд орж. Зүгээр нь Top 10 үзэхгүй байгаа шүү дээ. Нөхрөл дуруу хаваас. Манай яалт их гоё хэлдэм да энийг. Ваа. 10 дугаар байранд орсон тоглогч бол хамгийн сүүлд 2016 онд өнгөрсөн Bryce Jones. New Orleans Pelicans-ийн хамгаалагч байсан залуу. Амин насаа алдсан үнэхээр харамсалтай. Найз зөвхөнтэйгөө муудаад хөөгдөөд гэрээсээ. Тэнгүүд буцаж оронгуудаа давхар андуурж ороод өөр айлын хаалгыг тогшиж байгаад нөгөө айлын хүн буутаа гарч ирээд бодсон. Яг бол тэр бол өөрийгөө хамгаалж ирсэн учраас тэр хүний буруу биш. Америкч угаасаа нөгөө бууг эзэмших үйл. Тэгээд ээж нөгөө юугаа хаалга тогшдог. Нэлээд чанга тогшсон юм байна шүү дээ. Амар чанга тогшсон. Бодлсон юмсан. 9-р өрөөнд Эдди Гриффин орсон. За Эдди Гриффиний үед одоо Minnesota Timberwolves тоглож байсан. Kevin Garnett хамт тоглож байсан үе. Тэгээд Эдди Гриффиний үед уугар бол NBA-д маш ирээдүйтэй гэж яригдж орж ирсэн. Тэгээд маш тийм одоо юу гэх юм архинд орцсон тий хар тамгинд орцсон нөгөө депрешнд орцсон ядаргаанд орцсон их тийм харамсалтай л түүхтэй байсан байлээ л. Тэгээд маань бол 2007 онд яг эд үедээ богоон явж яхад нь богооны нөгөө нэг оруулахгүйсэн ашлагыг өөрөө албаар мөргөж ороод тэгээ богоонд дариулаад өгсөн. Тэгээд бүр машин бүр тэр чигээр баг нөгөө нэг тарихын аргагүй болсон. Тэгж амнаас алдсан амслаад тоглож. Kevin Garnett-ийн одоо бас тийм багийн сайнууд энийг байсан да харамсалтай. Миннесота тий. Эдди Гриффиний мэдэн тий. 8 дугаар байранд авдаг л байна гэж бас. За энэ тоглогчийг бол баг хүмүүс мэдэхгүй дээ. Тэгээд би ч одоо арай гэж ухчил мэдлээ. Ник Ванус Phoenix Suns-ийн одоо төвийн тоглогч. Бас ирээдүйдээ гэж ярьж байсан. Чи л одоо нэг сайн мэдэх хэрэгтэй. NBA-д ердөө 2 хуулиар тоглох учраас би мэдэхгүй байгаа. Тэгээ маань бол ер нь бас Phoenix Suns-ийн бас одоо нэлээ одоо бас гайгүй одоо юу гэдэг те дундаж карьерийг үзүүлчих магадaltaй тоглож байсан Ник Ванус гэдэг бүр ирээдүйд ч сайн болох боломжтой байсан. Их нэртэйгээ хамт онгоцоор явж байгаа 100 хэд үний хамтаар онгоцон одоо ослоод амнасаа алдсан. Харамсалтай. Тэгээд Phoenix Suns-ийн одоо болтлоо түүнд одоо зөрүүдийг хийдэг. Энд ч одоо гэр бүлийн авчирчихсан бас нэрийг нь мөхсүүд байж таамагсан. Ийм залуу байсан юм байна. За 7 дугаар өрөнд Фернандо Мартин.
NBA-д драфтлагдсан анхны Испани тоглогч, Испани домог. Одоо бид нар Паугас болоор мэддэг. Рики Рубиогоор мэддэг. Үгүй ээ, Фернандо Мартинэд тоглож хамгийн анхны агуу нь байсан юм аа энэ залуу. Барселонагийн домог. Тэгээд NBA-д одоо гэдэг Portland Trail Blazers орж ирээд явсан. Тэгээд автомашины ослорлоос орсон тоглогч. Тэгээд Portland орж ирээд харамслан Portland тоглож байгаа үедээ бас бэртэл авцсан. Тэгээд бэртлээс болоод буцаад Европ руугаа явж байгаа үедээ Европт очиж ослорсон. Ийм тоглогч. Испанчуудад бол зөв их үнэхээр хүнд өвлөж авсан байх юм ч одоо NBA-д орсон анхны тоглогч хэлээ ч одоо. Тухайн үед бол жигэн домог. Одоо ч домгийн хэмжээнд хэрэгэлдэг. Ийм тоглогч байна. За 6 дугаар байранд орсон тоглогч бол Bobby Fields. Яа, баажиж энэ тоглогчийг санах хэрэгтэй одоо. Michael Jordan Chicago Bulls-ийн эсрэг энэ Hornets ч нүстэй амиа тавьдаг байсан. Glenn Rice-ийн үе шүү дээ. Bobby Fields-ийн үе. Үнэхээр гоё тоглогч байсан Bobby Fields. Биеийн хөгжил, за дээрээс нь хамгаалалт, тесрэлт үнэхээр гайхалтай байсан. Харамсалтай нь бас автомашины ослороо бас орсон. Яг тоглож явах үедээ бүр яг эд үедээ. Michael Jordan хэлсэн байдаг. Миний эсрэг тоглосон. Яг тухайн үед асуусан байгаа. 97 98 он. Таны өөрсдөө ч хамгийн хэцүү үртэж байна. Bobby Fields. Bobby Fields ч үнэхээр амиа тавьдаг тоглож байгаа. Тэгээд одоо харамсалтай Bobby Fields бол одоо өөрийнхөө нэг Porsche машинаар нэлээд хурдтай явж байгаа. Яс. Өөрөө бол одоо хурд хэтрүүлжлээ эхэлсэн. Уг нь Porsche үнэ аваад үлддэг болоогүй л юм байна. Тэр бол ингээл ингэсэн. Тэгээд үнэхээр эд үедээ одоо амиасаа алдсан. 911 шүү. Porsche тий. Тийм ээ. За тэгээ Bobby Fields-ийн дугаарыг бас миний санджаар Hornets цаас мөгчүүл санагдчих шүү. За дараагийн тоглогчид Brian Williams. За тэрний өмнөх хүмүүсийн мэдгэр бол Beasley Deal 2 нэртэй. Энд чинь Chicago Bulls ч байсан юм дээ. Bulls байсан. Bulls болохоор Brian Williams нэртэй. Beasley Deal нэртэйгээр бол одоо Denver Nuggets байсан. Дээрээс нь Detroit Pistons бас нэлээд сайн үлдээ. Энэ чинээс бүр аврагч авч явцсан шүү дээ. Тий, авраг авсан Chicago Bulls. Тэгээ энэ тоглогч ерөөсөө биеэр үнэхээр аюу том гоё бит, аюу гоё бит. Аюу гоё тоглодог. Солгоо. Чи бенчэс гарч аюу ашигтай тоглодог ус. Энэ залуу яасан бэ гэхээр яг NBA карьерын жоо уруулж явах үедээ өөрөө жоохон тийм асуудлууд их орсон. Тэгээд энэ авсраг алуу болсон. Одоо хүртэл энэ хүний гинт хэрэг юу вэ? Одоо л одогддог юм уу? Ер нь бол хүмүүсийн харж байгаагаар бол марийн хүмүүс нөгөө хаф цаавтай холбогдоод далаа эрэгт одоо хамтаа ороо загсанд явлаа гэж явсан юм билээ. Тэгээд сураггүй. Тэгвэрсэндээ далаа эрэгт хүний одоо би харах гадар ичж байгаа болов. Мафд залуусан гэж. Одоо ч өнгөрсөн бахаа тий. За дараагийн тоглогч бол Malik Sealy. За энэ залуу бол Kevin Garnett-ийн хамгийн сайн найз, Kevin Garnett-ийн шүтэн. Одоо 21 дугаартаа St. John's-д их сургууль тоглож байхад Kevin Garnett энэ залуу шүтдэг байсан. Тийм учраас Kevin Garnett 21 дугаарыг авсан. Бүр. Тэгээ энэ хоёр хамтдаа Minnesota Timberwolves тоглохоор болсон. Тэгээд ерөөсөө Garnett гэдэг тоглогчийн хамгийн сайн найз нь баг ах нь төрсөн ахаас нь хуур ах нь биш үү энэ бол. Үнэхээр одоо тийм болгож байсан Malik Sealy. Яг нь үнэхээр үүдийн тэр эд үедээ бол амарсаа марин бол яг NBA-д өөрийнхөө байр суурийг олж чадаагүй. А гэхдээ Kevin Garnett-тэй холбоотой нэг үгээр энэ агуу тоглогчийн гол хүндлэл нь байсан. Тэгэд бас осолт олж машин л бах дөө энэ том тавьж машины осол орд дөө тий. Тэгээд 30 настайдаа NBA-г одоо орхисон. Ийм л харамсалтай зүйл болсон. Манай Garnett ч 2 орчлоо шүү наа 10-т. Garnett-ийн хувьд үнэхээр харамсалтай. Тэгээд Kevin Garnett нөгөө Nothing is impossible гэдэг орилдог шүү дээ. Аврагчны дараа тий. Тэгээд тэрний гадаар өвлөдөг Malik Sealy дандаа дуурсдаг бүх юм дээрээ. Үнэхээр шүттэй байсан. Маа. За 3 дугаар өрөнд орсон тоглогч бол Reggie Lewis. За яг одоо энэ 5 хүний үзэж байгаа энэ тоглолт бол түүний NBA хийсэн сүүлийн тоглолт. Charlotte Hornets эсрэг хийсэн тоглолт. Яагаад сүүлийн тоглолт вэ гэхээр NBA-ийн талбай дээр нас орсон цоргац тоглолт. Reggie Lewis-ийн хувьд бол үнэхээр оноо авдаг чадвартай. Одоо Paul Pierce-ийн өмнөх Paul Pierce л багхгүй юу? Ер нь бол талбай дээр юм уу тий бүр? Тий. Harry Bird зодод тайлбар Босны хэцүү байдалд орж байгаа үед бол Dino Raja энэ хоёр ч юм уу. Биш одоо нас орсон талбай дээр юм уу тий? Яг одоо тэр бичлэг таарна үзэн. Тэгээд мань хүн бол одоо зүрхэн харагдсан л тийм л шалтгаантай юм шиг байна. Одоо бол ачаал аваад тоглоод байгаа. Тийм ээ. Яг энэ тоглолт дээр. Яг энэ тоглолт ч үзэгчтэй. Одоо ачаал аваад суугаад амсгаалаад юу өгөөз нэг л биш байгаа үстэй тоглож. Тэг хүмүүс мэдэхгүй шүү дээ энэ чинь өөрөө одоо NBA магадгүй болиол гэхгүй бол. NBA магадгүй яг юу Крис Боши энэс л айсан бах та тий. Ер нь бол ийм хүлээж болж магадгүй. Наа унж байгаа үз. Талбай дээр сая зүгээр гүйж байгаа унж байгаа үз. Хүмүүс гайхаад байгаа байхгүй. За ингээд тоглолтын сүүл рүү. Одоо сүүн талд гүйж байна. 35 дугаар. Нааталд гүйж байна тий. Зүүн талд. Одоо онлоо. За ингээд дараа нь имлэг төрөгдөл нас орсон юм да. Reggie Lewis Босны ирээдүй байсан да. 2 дугаар өрн за энэ бол бидний бүгдийн сайн. Олимпийн домог
Олон улсын сагсумгийн одоо домгуудын нэг. Цагаан Жордан гэдэг очтой байсан. Тухайн үе Югослав тий. Югослав дараа нь тэгээ Югославч нөгөө дотроо бутар салаад явахад Хорватаас тоглосон. Тони Кук ч одоо багийн анд тийм ээ. Тэгэд 92-ны Олимпиад дээр ч өстой аюу хон авдаг шүү дээ. Тий. Америкийн шиг эсрэг хамгийн гоног авдаг үстэй. Кукч таг олсон шүү дээ. Таг болоод томчуудыг хараад. Тий, Петрович ч л тоглоод ирсэн. Яг Кукч дөнгөж гарч ижсэн үйл нөө Пипин хин орч ээлж хамгаалж. Жордо ээлж хамгаалаа тий. Тэгээд Драсан Петровичийн хувьд бол Нью-Жерси Нэтс орж ирсэн тий. Удирлаа өнгөрсөн. Эхлээд нөгөө Портланд байсан л да. Тэгээ мань хүн бол амралтаараа явж байгаа. Амралтаар одоо их орноо буцчаар автобус бас орж орсон. Үнэхээр гайхалтай болж байсан. За хамгийн тэргүүн хамгийн номерыг бичсэн нь бол Лен Байс. За Лен Байсэр одоо хүртэл баримтгын өөрчлөлт хийгдсэн байгаас. Энэгийн дүгнэх хамгийн том хэрв гэдэг одоо юуны нэг одоо сэдвүүдийн нэг. Майкл Жордноос их сургууль илүү байсан тоглогч. Майкл Жордонд харьцуулагддаг байсан тоглогч. Караданы карьер бүр гайхалтай. Карадана биш үү? Алабама баха. Тэгээд ерөөсөө л энэ хүн бол ерөөсөө дараагийн Майкл Жордан тий бүр Майкл Жорданс илүү карьертэй болно гэж тухайн үед ярьдаг байсан. Тэгээд одоо харамсалтай нь юу болсон бэ гэвэл Embiid нэг ч тоглолт хийхээс өмнө нас орсон. Драфтаар 2-оор драфтлагдчихад Бостон драфтлагдчихад драфтынхаа бараг маргааш нь байсан уу да. Мань хүн ухаангүй олцсон. Юу гэвэл магадгүй хүмүүсийн харж байгаагаар бол их сургуулийнхаа хүмүүстэй хам шоудаад тийм л хар тамхи хэрэглээд зүрх нь одоо зогссон. Тийм одоо харамсалтай. Энэ залуу байсан бол Бостон Celtics-ийн түүх цаашаа үргэлжлэх байсан. Larry Bird-ийн заламжаалаг авах байсан. Одоо бид нар Майкл Жордан бид нар Len Bias гэдэг тоглогчийг шүтээд яриад LeBron Kobe-тэй харьцуулаад суулж явах ч магадгүй байсан. Ийм чи Len Bias-ийн пүүз өмссөн бач. Өө нэр Len Bias-ийн тоглогч тийм. Бас харамсалтай. Энэ би нэг тоглоогүй. Одоо Драшин Петровичиг бас гайхаж байна. Тэр одоо нутагтай цөлөр нутгын дайнтай байсан дээр тэр бас нэг эвгүй нөхцөл болчихсон байна. Үгүй тэр бол ерөнхийдөө хурдын замаар явж байгаад хинийга төрс өдрөлөө явж байсан гэл нэг юм руу явж байгаа. Kevin Garnett-ийн анд Malik Beasley Garnett-ийн төрсөн өдрийн партинаас гараад явж байсан. Бүр харамсалтай байна тэгэхээр. За ямар ч таавд жоохон харамсалтай шилдэг арга. Нэг юм харахад одоо ингээд хүүхдүүд маань ч гэсэн одоо анзаарж байгаа. Одоо үзэгч маань ч гэсэн анзаарж байгаа. Одоо хөл өмбөг бус спортын амжилт ихэнх дандаа машин. Тийм машины ясалт айгүй их ордог шүү дээ. Тэгээ машины ясалт орохдоо мань хүмүүс чинь дандаа юм хэрэгэлцсэн. Хурд хэтрүүлсэн. Арх уудсан гэл тээ. Дээрээс нь тэр чинь гой машинтай тэрэндээ их барддаг. Тэрэндээ хамгийн гол юм тэр одоо юм хэрэглээс гадна айгүй барддаг жоохон Porsche онцсон те Ferrari онцсон. Нөгөө хүнээ аваад үлдчихдэг сурчлагаан тийм үү те. Тэнгүүд нөгөө ч өстө 200 150 автай явж байгаа л тэгэл ерөөсөө. Сая Пол Волкер тэг юмсэн те. Ерөөсөө тийм л юм болд юм лээ. За ингээд хамтас үзэгчтэй бүгдэнд баярлалаа. Нэвтрүүлгийн эмгэгч би брэнд нэвтрүүлгийг цэнэглэгч би Батрэ. Биднийг Under Armour хувцасч эхэлсэн. Under Armour баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд таа өнөө зарлахад Under Armour-аас маань уралдаан зарласан байгаа. Тэгээд Under Armour Mongolia гэсэн Facebook хуудас ороод энэ пүүзний эзнийг хайж байна. За Curry-гийн сүүлийн цаг руу. Steph Curry 3-0. За ер нь Under Armour их гоё бүз тийм үү баажи. Угаасаа гоё. Хоёлоо бол Under Armour-ыг бас өмсөд үзсэн их гоё санагдаад байгаа. Гэтэл хоёулаа гэж би яатсан гэлээ. Бас үзсэн үү? Curry-гийн пүүсүүд бол ер нь хөл таггүй. Яг нөгөө Curry ч нөгөө эхлээд нөгөө миний яасан нөгөө очаагаа дандаа гიშгдэг байсан шүү дээ. Тэгээд Curry. Тэгээд Curry энэ Under Armour-тэй гэрээснээс хойш гიშгэ болсон гэдэг нэг том ба. Дээрэс нь энэ сүүлийн 3-4 жил Under Armour хөлд хамгийн эвтэйхэн пүүзээр дандаа нэгт орсон шүү дээ. Тийм. Бүр Nike Adidas-аас илүүгээр хүнд хөлд хамгийн эвтэйхэн гэдэг. Аяха энэ 3 бол надад зүгээр саяны харин тэр юуг харсан чинь тэр сая финал дээр 4 боловсон. 4 бол үнэхээр ёо. За гэхдээ энэ пүүзний асуулт бол тавигдсан юу гэхээр энэ аврагын цуврал дээр Steph Curry хэддэг тоглолтод өөрийнхөө хамгийн өндөр оног авах энэ цувралын. Жишээлбэл юу гэдгийг 2 тоглолтод 40 он аав ч гэдэм 3 тоглолтод 50 он аав. Эсвэл одоо сая ихэнх тоглолтод авах 6 хамгийн өндөр оноотой нь хамт. Тий. Оноотой тоглолтын тоотоор хамт. Тэрийг одоо таах тийм асуултыг тавьсан. Та бүхэн Under Armour Mongolia гэсэн утас руу би олцсноо. Одоо зөндөө хүмүүс баг мянгаад хүн комент бичсэн байлээ. Гэтэ өрмөц өөртөө аз таарж магадгүй ш. Өнөөдөр манай Pepro-гийн азтан бас болсон. За тэгээд Pepro-гийн бас одоо пүүзний азтан асуулт энэ 7 хоног тавигдсан. Тэгээд одоо манай энэ үед чинь бүгдээрээ л ирэн шагналаар болж өгч юм дөө. Тэгээд хамт үзэгчтэй бүгдэнд баярлалаа. Хоёртоо баярлалаа. Дараагийн дугаар дээр манай Ялт маань иргэд ирчихнэ. Ялтаа ирээрээ. Я чамгүй айгу эвд хэцүү. Эвгүй. Энэ идрээ чи баажи чи санаа бөө юм бол. Тий, идрээ чи хөдөлтөө хийгээд байгаа юм уу? Үндсэн аналистаа хийх гээд байгаа юм уу мэдгүй гацаад байна. Би нөгөө чамтай хэрэлдмээр байдаг санаад байна. Өнөөдөр бол бааж руу нэг дайрсангүй шүү дээ ойлоо. Ялт ер нь чам руу нилээ найрдаг. Ер нь ялт дайрхаслаа ялт байвал баажиж ер бас болдгүй юм шүү. Тий?
За тэгээ харьцуулт дугаарыг энэ 7 хоног таахын заавал үзээрэй. Тавлын үзлээ бүгдэнд баярлалаа. Эх 7 хоногийн бүтцээний дугаараар ирээд уулзъя. Баяр та. За. Намхан толгойд хуучин байшин би салхин тугдах мэт аялалд би арахгүй I know this feeling not to hold the spine not my hold the spine yeah who can Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Two teams who have battled through 6 games have come from 4, 3, 2, 2.